За сайн байцгаана өрхөм сонсогчдоо Сэхэдэн подкаст ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр манай студид бизнес вумен хүрэлцэн ирсэн байна. Тэгээ манай сонсогч нарт та өөрийгөө товчхон танилцуулаач. За сайн байцгаана уу? Намайг Батгүйн Цэлмэг гэдэг. За одоо Фандиа хамтын санхүүжилтийн платформын үүсгэн байгуулагч, тэгээ гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа 30 настай эмэгтэй шинэ woman одоо entrepreneur байна. Таныг Англид, Лондонд сургууль төгссөн гэж би ойлгосон. Лондонд бакалавр, магистр ямар мэргэжлэр ямар сургууль төгссөн бэ? За би бакалавра Лондонд улс төр болон бизнес менежмент гэдэг мэргэжлэр төгссөн. Ингээ хоёр одоо мэргэжилтэй гэх юм уу. Тэгээд мастера болохоор бас яг Лондон хоттой төрийн бодлого гэдэг ийм мэргэжлэр бас төгсөөд 2018 онд Монголд ирсэн байгаа. Ер нь бол төрөл байх хэрэгтэй юм шүү дээ. Тэгээ ер нь бол яг манай аав нөгөө улс төрч хүн байсан. Тэгээд ер нь бол улс төрчтэй их ойрхон өссөн нөгөө ялчгүй аав маань улс төр дагаа болохоор тэгээд өөрөө бас ийм улс төрийн passion бас ийм сонирхол бас надад айгүйх байдаг байсан. Тэгээд тэр мэргэжлэрээ ер нь бол сурахаар шийдээд тэгээ одоо ингээ мастрын зэрэг хамгаалцсан явж байна. Одоо ер нь Лондонгоос юуг санаж байна? Одоо Лондонд бас бакалавр, магистр гэхээр цөөнгөө олон жилиг бас амьдарсан байна шүү дээ. Тэгэхээр Лондонд байгаа тэр хуучин мэдрэмжүүдээс хамгийн их санаж байгаа зүйл нь. Лондон хот өөрөө ийм амар ийм амьд ийм хот. Ер нь бол айгүйх залуучуудтай тэгээд нөгөө улс орон болгоны ийм төрөл бүрийн залуучууд ингээ хүмүүс байдаг. Тэгээд ийм соёлын хувьд ийм айгүй ийм сонирхолтой. Ер нь бол орой үдш бол яг би бас нөгөө 10 жилээ нөгөө Швейцарт төгсөжсэн. Тэгээ Швейцарт болохоор орой бүр ингээ нам гүн байдаг байхгүй юу. Бүгдээрээ гэртээ ороод амарчдаг тийм night life ер нь бол жоохон бага. Тэнгүүт би Лондонд ирээд яг орой ингээд годамжаар яваад амар гайхаж исэн. Амар сонирхолтой. Тэгэл ингээл янз бүрийн юмнууд тэнд болоод тэгээ тэр нь айгүй надад гоё сонирхолтой санагдчихсан. Тэрийг хамгийн ихээр санаж байгаа. Ер нь бол нэг Лондонгийн нэг юм өөрийн гэсэн юм гоё мэдрэмж байдаг байхгүй юу. Өөр ханаас ч би тийм мэдрэмж авч байгаагүй. Тэгээд ер нь бол тийм тэрийг санаж энэ да. Ер нь бол очоогүй айгүй утсан байна. 18 оноос хойш ер нь бол тийшээ ерөөсөө очоогүй байгаа. 8 жил болсон биз Монголд эргэж ирээ тий. 30 настай бизнес эрхлээд явж байгаа, гарааны бизнес аваа явж байгаа гэдэг чинь амаргүй цаг үйдэг бас тулж байгаа. Тэ харьцангуй бас залуу эдэр яг хийж өтөх насн дээрээ байгаа гэдэг чинь. Монголд эргэж ирээд ер нь шууд өөрийн бизнесээ эхлүүлсэн үү? Мэдээж сурсан мэдсэн зүйлээ бас нэг компанид ажилтан байгаад хуруугаа уншуулад нэг ажиллаж үзье гэдэг байдлаар ажлын гараагаа эхэлсэн үү? За би 16 онд ер нь бол бакалавр анх төгсөөд Монголд ирж исэн. Тэгээ нэг хэсэг хугацаа ер нь бол Монголдо байсан. Тэр нь нэг жил байсан уу? Тэгээд тэр хугацаанд бол би Сангийн яамд Азийн хөгжлийн банкны юм төсөлтөөр юм туслахаар ер нь бол орж ажиллаж исэн. За тэгээ ер нь бол анх нэг Монголд ирээ нэг айгүй шоконд орд юм аа. Нөгөө гадаадд айгүй олон жил яж байгаа эрэнгүүт нэг юм соёлын шок гэдэг шүү дээ. Тэгээ Монголд ирээд жоохон ингээд одоо даун болсон гэх юм уу? Ингээ нөгөө юу нэг айгүйх тийм стресстэй санагдаал тэгэл ер нь нэг юм айгүй л өөр байсан. Ер нь бол яг илүү муухай гэхээсээ илүү зүгээр л айгүй юм шин ингээ өөр мэдрэмж гинт аваа. Тэрэндээ нэг жоохон нөгөө adjust хийх буюу нөгөө тэрэндээ нэг жоохон одоо уучраа олох гээд нэлээх хугацаа зарцуулсан. Тэгээд ер нь бол би дахиад үргэлжлүүлээ сурмаар байна гэд Лондон руу буцаа явж исэн. Тэгээ мастраа хамгаалаад ирсэн. За ер нь бол бас би нөгөө 16 он төгсөж ирчээд Монгол нэг жил байсан гэсэн шүү дээ. Тэр хугацаанд ажиллангаа бас нөгөө МОС-ийн хууль зүйн сургуульд илсээд хичнээн ангиар илсээд бас давхар сурч исэн. Тэгээд тэр МОС-аас би чөлөө аваад ер нь бол мастраа хамгаалчаад ирсэн Англид. Тэгээ Монголдо 18 онд буцаж ирчээд үргэлжлүүлээд ер нь бол МОС-ийн хууль зүйн сургуульд ингээд сурсан. Тэгээ хичнээн анги маань өөрөө нөгөө баг 4 жил сурдаг байхгүй юу. Тэгээд тэр 4 жилийг гүйцэх гээд ер нь бол нэлээх сурсан Монголдо ирээд.
үргэлжлүүлж сурж агаад тэгээд шууд бизнес эхлүүлсэн үү? Уур газар, янз бүрийн газруудад ажилласан уу? Тэгээ яг нөгөө гэр бүлийн бизнес гээл яг нөгөө тухайн үед манай ээж юм салонтой байсан. Тэгээ салоноо нөгөө миний нэрээр нэрлсэн CMS салон гэдээ бас нэг салон байсан. Тэгээ тэр салон дээр ер нь бол захирлаар очоод яг анхны яг юм захирал болж үзэж байгаа одоо experience тэрээсэн. Тэгээ тэр салон дээрээ бас айгүйх бас юм сурсан. Ер нь бол нөгөө удирдна гэж юу байдیں, нөгөө бизнесийн зовлон гэж юу байдیں, наад захын нөгөө одоо хүртэл яригадаад байгаа нөгөө татврын дарамт гэдэг зүйл бас юу байдیں, гихмчлэн зүйлсүүдийг сурсан. Тэгээ ер нь бол тэр салонд ажиллаж агаад маань 19 онд ер нь бол бурхан болсон юм. Тэгээ тэр ивент ер нь бол одоо нэлээх тийм хүнд туссан. Тэгээд тэр хугацаанд бол яг ажил хийх ч юм уу, сурах ч юм уу тийм боломж бол надаа байгаагүй. Тэгээ ер нь 20 оноос хойш ер нь за би одоо нэг юм хийх хэрэгтэй юм байна. Тэгээд ялчгүй би өөрийгөө одоо сонсохоор нэг юм өөрийн гэсэн юм бизнестэй болмоор санагдаад байсан. Нэг юм удирдан зохион байгуулж авч явах. За эргээд хийж байгаа зүйл маань бас нэг нийгэмд юм хэрэгтэй юм зүйл хийхийг маш хүссэн. Тэгээ ер нь бол Фандиагийн маань анх санаа төрөөд ингээ хөгжүүлээд явсаар агаад 23 онд яг бид нэр яг аль бие ёсоор ингээд зах зээл дээр лонч хийж гарч ирсэн. Тэгэхээр энэ бизнес маань 3 жилийн настай гэсэн үг шүү дээ. Тий. Хүүхдэр бол тий. Яг л идэл өсч божж байгаа цаг үе дээр явж гэнэ гэсэн үг тий. Одоо би зүгээр ийм асуулт санаанд орж ийн л та. За таны хувьд одоо ингээд бас гэр бүлийн хувьд тий харьцангуй гэр бүлийн бизнестэй, гэр бүлийн дэмжлэг сайтай магадгүй ингээд амар хэлбэр амьдрал гэж ярьдаг шүү дээ манайхаа. Ингээл мэдээж гэр бүлийн босгоцсон бизнесийг аваад явах ч гэдэм үү. Нэг бол тогтсон нэг компанид ороо тий сардаа нэг 2 удаа тогтсон салин орчдөг тий эстэл багтай. Тиймэрхүү сонголт амар хэлбэр амьдралыг сонгох, тийм сонголт хийх боломж мөч ирнэ байсан уу? Мэдээж Монгол бизнес хийнэ гэдэг чинь амаргүй шүү дээ. Тэгээ нэг компани авч явна, хүмүүсийн салин тавина гэдэг чинь. Тэгэхээр тийм сонголт гарч ирсэн бол тэр нь хизээ байсан бэ? Тэгээ ер нь ингээл амар хэлбэр энэ замаар явчмаар юм шүү гэдэг тийм. Мэдээж байгаа. Тийм сонголт бол үргэлж байсаар ирсэн. Гэхдээ яг манай гэр бүлийн хүмүүжүүлэх үү, соёлох үү энийг бол нэг тийм амархан зам гэж одоо ярьдгүү гэх юм уу? Манай одоо манай энэ гэр бүлийн бизнесийг манай аав тэгээ манай одоо аавын дүү ах ингээд хамтдаа босгосон байдаг. Тэгээ ах маань ч тэр ер нь бол аав маань ч тэр ингээд чи шууд ингэж дарга болно ч юм уу, захирал болно ч юм уу тийм асуудал байхгүй. Доороос нь эхэлж ажиллаа. Бизнесээ бүрэн бүтэн ойлго. Тэгээд өөрөө тэр нөгөө манлайллын юм уу те тэр захирлын тэр одоо тайтлыг өөрөө олж ав, хүндлэлийг өөрөө олж ав. Тэрнээс ш би чам тэр хүндлэлийг бол олж өгч чадахгүй, угаасаа боломжгүй гэдэг иймэрхүү яриаг бол бид нар дандаа хийдэг. Тэгээд аль нэг компанид ороод бол ажиллах боломж бол надад байсан. Гэтэ одоо хүний нэг юм дотоод нэг юм өсөл мөрөөдөл гэж бас байгаа тий. Тэгээд сонирхол ч юм уу. Тэгээ минийх болохоор би өөрөө хол замыг ингээд хөөх хэвээр байна гэдэг надад тийм бодол бол үргэлж байсан. Тэгээд би өөрийнхөө юм пашнтай юмыг заавал хиймээр байна. Би өөрөө бүр ингээд зүрх сэтгэлээрээ ингээд дурлцсан. Заавал болгоно бүтээн гэж ингэж 100% итгэж байгаа зүйлтэй бол би бол яг 100%, бүр 110%, 200% ингээ орж ажиллах боломжтой байдаг. Тэрийг мэдчихсэн болохоор ер нь бол би өөрөө нэг юм хийгээд үзье л та. Заавал энийгээ бүр ингээд амар амжилттай явна гэж бол хин чиний хэлж мэдэхгүй, би өөрөө ч хэлж мэдэхгүй. Гэхдээ би энэ одоо туршлагаасаа бол би бүр маш их юм сурна. Тэгээ магадгүй тэр үед би нэг олон хүний хүндлэлийг хүлээх, тэгээ өөрийгөө би манлайлагч лидер гэж хүлээн зөвшөөрөх тэр төвшөнд очих байхаа гэж бодсон. Тэгээ тийм болохоор яг одоо гэр бүлийнхаа бизнестэй бол яг хараахан ингэж яг 100% ингэж орж бол ажиллахгүй байгаа. Ерөөсөө хамаарлалгүйгээр цэвэр өөрийнхөө пашныг гал хүслээр мэлцлээ дагаад энэ өнөөдрийн бизнесээ хийж байгаа юм ба шүү дээ, тий. Ер нь яг 100% тийм хамаарлалгүй гэх бас хэцүү. Манай одоо групп компани маань бол Фандиагийн хөрөнгө оруулагч. Нууц биш бол групп компани ямар компани?
Шунхлаа Зөв. тийм групп Тэр чи байгаа. Монголын топ групп компани шүү. Тийм. Жирийн нэг групп компани бол биш ээ. Тийм, шунхлаа групп байгаа. Тэгээд анх бол нөө хөрөнгө оруулалтаа яг уу ингээд ахаасаа гуугач ч юм уу ингээд авч исэн зүйл бол байхгүй. Яг зарчмын дагуу пичээ тавиад танилцуулга хийгээд бүх юмаа бэлдээд ороод нөгөө удирдлагын орооны гишүүдэд нь бүгдэнд нь нөгөө одоо пичээ тавиад тэг анх ер нь бол зөвшөөрөөд хөрөнгө оруулалтаа авч исэн. Тэгээд яг үннийг хэлэхэд бол амархан бол байгаагүй. Өргөжлүүлээд бас нөгөө нэмэлт хөрөнгө оруулалт бас мэдээж өсөж орж ирнэ те. Нөгөө стартап болохоор тэгээд үгүй гэж хэлжсэн ч үеага. Тэгэхээр яг нөгөө гаднаасаа харахад ингээл амар нөгөө юм татаастай ч юм уу те. Ингээд юм чинь ингээл угаасаа л энэ бизнес нь явна штэ гэж харагддаг байх л та. Тэгээд тэгж харагдахгүй байхын аргагүй л ах л та. Тэгтээ яг тийм гаднаасаа юм харагдаж байгаа шиг бол бас байдгүй маа. Ялангуяа юм стартапыг босгож байхад бол маш их чаленжууд, маш их асуудлууд бол гарч ирдэг. Бүр мөнгөөр шийдэх боломжгүй асуудлууд ч бас гарч ирдэг. Одоо тэр сорилтуудын улам дэлгэрүүлээд ирээч. Одоо мөнгөөр шийдэх боломжгүй ямар сорилтууд хүмүүсийн мэдхгүй бодит үннээс хол тийм ямар сорилтууд тулгарсан бай. Сая одоо өнгөрсөн 3 жилийн хугацаанд тийм яг мэдээч мөнгөтэй байна гэж чинь маш том дэмжлэг. Тэрийг бол ерөөсөө үүсгээгүй. Мөнгө бол маш одоо санхүүжилт бол маш том дэмжлэг. Тэгтээ тэр чинь бас нэг юм хэмжээ хязгаартай шүү дээ, тий. Мөнгийг одоо мөнгөөр шийдэж болох асуудлууд бол юм хэмжээ хязгаартай. Тэрнээс цаашаа бол одоо цэлмэг гэдэг хүний хувьд, захирлын хувьд, тий, үүсгэн байгуулагчийн хувьд би өөрөө энэ компанийг яг ингэ авч явах ур чадвар нь надад байгаа мó? Надад тэр одоо вижн байгаа мó? Би хамт олноо өдөртөн зохион байгуулж авч явж чадж байгаа мó? Би зөв стратегтэй энэ компани авч явж чадж байгаа мó гэдэг чинь цэвэр надаас шалтгаалж байгаа зүйл байгаа. Тэрнээс биш би мөнгөөр энэ мэдлэгийг бол худалдаж авч чадахгүй зүйл байгаа тий. Тэгээ яг чаленж бол угаасаа дурдах юм бол маш их штэ. Ялангуяа эмэгтэй хүний хувьд, ээж хүний хувьд ер нь бол чаленж бол маш их нэмэгддэг надад санагдчихж байгаа. Би бол нөгөө анх яг энэ бизнесээ эхлүүлэе даа гэж бодоод явж байхдаа яг анхны хүүхдтэйгээ жирэмсэн болсноо мэдчихсэн. За тэгээ тэр үед бас ингээ хүн бодож байгаа шүү дээ. За одоо яана. Би чадах уу? Тэгээ би ингээл одоо ээж болох чинь ялах хүүхдтэй болно. Тэгээ би бодож байгаа. За ер нь ингээл хийгээл үзье те ингээл эхлэнэ гэл би ер нь шийдсэн лээс юм чинь ингээл хийгээл үзье. Тэгээ алдаа таах зүйл ахгүй. Алдах юм бол би тэгээд энийгээ маш сайн туршлага болгож авах нь чухал гэж бодоод эхэлж исэн. Тэгээд одоо анхны охиноо би ингээд төрүүлээд яг 6 сартай болгоол яг шууд ажилд орж исэн. 6 сартай болохоос өмнө бол яг хөгжүүлэлтийн ажил одоо манай платформын хөгжүүлэлтийн ажил дээр бол ингээд явж исэн. Тэгээ 6 сар бол ажилдаа ороод би анхны ажилтнаа яг ажилд аваад тэгэл ер нь компани байгуулаад ингээл яг явж исэн. Тэгээ тэр үед надад айгүй хүндрэлтэй санагдчихсэн юм нь яг эмэгтэй хүний хувьд бизнес гэдэг бас нэг юм байгууллага байдаг. Хажууд нь гэр бүл гэдэг нэг юм байгууллага бас байгаад байдаг. Тэгээ яг одоо байгууллага одоо гэр бүлийн байгууллага гэдэг нь ер нь бол юм одоо хоёр тустай юм зүйл байгаад байна тий. Тэгээд бизнесээ би авч явах нь миний бас юм бүтэн цагийн ажил байгаад байдаг. Гэр бүлээ авч явах нь бас дахиад надад нэг юм бүтэн цагийн ажил бас байгаад байгаа байхгүй юу. Тэгээ би ажил дээрээ ингээ 8 цаг ч юм уу стартапын хувьд бол 8 цагаар хязгаарлахгүй ер нь бол ингээл өдөр шөнөгүй сууж байгаа. Тэгээ тэнцэнэ ажиллаа дуусгачаад хараад яг уу ингээ зарим хүмүүс ингээ сайхан гэртээ амардаг бол миний хоёр дахь ажил эхэлдэг буюу одоо би ээж хүнийхээ үүргийг тэнд ингээ биелүүлж байгаа. Эхнэр хүний үрийг биелүүлээд гэр орноо цэвэрлэн хоолуун тэгэл нөгөө хөөхтүүдийг усанд оруулах ундахтанд бэлтгэх гээл тийм иймэрхүү асуудлууд их байдаг. Тэрэн дээр нэмээд яг нөгөө mental load гэж ярьдэн штэ тий нөгөө бүх юмыг санах хэвээр би тий ингээл за одоо миний хүүхд цэцэрлэгтээ бүртгүүлэх хэвээр одоо эмч дээрээ очиж вакцина хийлгэх хэвээр ингэх хэвээр тех хэвээр бүх юмыг mental checklist-ийг би өөрөө ингэж хариуцах
одоо хариуцаж явах хэвээр нэмээд бизнесийнхаа ямыг би давхар хариуцаа явна гэдэг бол бүр ингээд маш их ачаалал байдаг юм байна гэж би бодсон. Зөвхөн энэ жишээ зөвхөн над дээр ингээд одоо юм байгаад байгаа биш. Энэ бол бүх ажиллаж байгаа, бизнес эрхэлж байгаа эмэгтэй хүмүүсийн хувьд айгүй том чаленж байт юм байна гэдгийг ухаарсан. Тэгээ энэ чаленж дээр бол эмэгтэй хүн дэмжлэг бүр маш их хэрэгтэй юм байлээ. Бүх зүйлийг эмэгтэй хүн ганцаараа бол хийхэд үнэхээр бэрхшээлтэй юм байлээ. Зарим эмэгтэйчүүд бол үнэхээр чадчих байгаа. Тэгээ тэр бол үнэхээр гайхалтай. Миний хувьд бол би азтай яагаад надад дэмжлэг маш их байсан. Миний ээж одоо гэр бүлтэй, миний нөхөр, за тэгээд мэдээж нөх хүүхэд одоо харах хүн, тэгээ хасрагч гээл маш их дэмжлэг байсан болохоор магадгүй би өнөөдөр бизнестэй зарцуулах илүү их цаг байсан. Гэтэ тэгсэн гэлээч бас л надад ингээд айгүй чаленжинг санагдчихсэн. Тэг хэцүү юм санагдчихсэн үед бол зөндөө байдаг. Тэгэхээр нөгөө entrepreneur дээр нэмээд ингээ эмгтэй entrepreneur байна гэдэг бол ингээд айгүй юм бас юм өөр зүйлээд юм байна гэдгийг айгүй ойлгосон ээж болоод. Ер нь эмэгтэй хүн бизнес эрхлэхэд хүмүүсийн хилээд байдаггүй бодит үнэн нь юу байсан бэ? Ингээд эхлүүлээ явж байхад. Айгүйх тийм сэтгэлээр ундаг. Гаднаасаа харахад бол ингээл сталаад байна. Ингээл дуусахгүй их өста зоригтой, айцгүй тий ингээл тэгж байгаа боловч яг юм behind the scenes ч юм уу хөшөөний арт айгүйх ямар л өөрийгөө үүсгэх ч юм уу тий итгэл алдах ийм үед бол айгүйх байдгаа. Тэгээ тэрийг яг хүмүүснийх их ингээд харуулдаггүй. Тэгээд өөрөө л хийж үзэхгүй бол яг тэр зовлонгийн ойлгодгоо гэх юм уу? Ойлгохгүй байх магадaltaй. Тэгээ хамгийн гол юм тэр сэтгэлийн хаттай байх. Мэдээж хүн шантарч болно, сэтгэлээр унж болно. Энэ бол нөгөө нормалны хүний мэдэрдэг юм emotion ч юм уу feeling мэдрэмж те. Тэгтээ тэрэндээ ингэж хитрхи ингэж амар ингэж гүн орохгүй өөрийгөө ингэж татаж гаргаж чаддаг байх нь айгүй чухал юм байна гэж ойлгож ирсэн. Фандиа дээр бол яг би түрүүн хэлсэнчлэн нөгөө санхүүжилттэй болж чадахгүй үе бол тохиолдож исэн нэг биш удаа тохиолдож исэн. Тэг ямар ч мөнгөгүй яах вэ? Одоо тэгээд би үйл ажиллагаа зогсоох уу гэл ингээл айгүйх асуудлууд бодогддог. Тэг тэр үед айгүйх ингээд шантарч исэн. Яг үннийг хэлэхэд юу ер нь одоо ингээ явцын дунд шантраад за боли угаасаа Монголд яг ийм хамтын санхүүжилтийн ийм соёл угаасаа тогтоход цаг хугацаа хэрэгтэй юм байна. Хүмүүс нэгдүгээрт бас энэ үүндээ боловсроод ингээд дасан зохицоод суралцах хэрэгтэй юм байна гэл янз бүрийн шалтгаанууд гарч иж болно шүү дээ хүний тархинд те. Тэгээд явцын дунд за болчи гэдэг өнгөрсөн 3 жил одоо гэр бүлийн бизнес рүүгээ орчий бэлэн те юм байгаа юм чи би бас хийгээд үзчихлээ өөр ингэсэн юм болохгүй гэдгээ тестэлчлээ гэр ингээд замын дунд шантарч болох зөндөл үед байсан баг. Тэгэхээр юу энэ хүртэл ингээд итгэл төрүүлээд явуулаад байна вэ? Миний сэтгэл зүрхэнд байгаа тэр энэ болох ёстой. Энэ Монголд хэрэгтэй. Энэ яг хизээ нэгэн цагт угаасаа л одоо болох зүйл, одоо бүтээгдэх зүйл те. Тэг яагаад одоо биш гэж, тэг яагаад би биш гэж угаасаа анханасаа би хэлж исэн. Тэгээд зүгээр л миний итгэл үнэмшил энэ болох хэвээр гэ би үнэхээр чин сэтгэлээсээ ингээ итгээд байгаа болохоор надад одоо юу ч тохиолдож исэн, юу ч хэцүү санагдаж исэн. Тэр бол зүгээр л тухайн үеийн л мэдрэмж болоод өнгөрсөн ийм зүйл байгаад байна гэж хараад байгаа. Би ч гэсэн хаяа өөрөөсөө асуудаг л та. Яагаад ингээ би амар юм ингээд бууж өгч болох зөндөө боломж байхад те ингээд зогсчих боломж байхад би магадгүй аль нэг компанид ороод ингээд ажиллаад явах боломж надад байхад яагаад би энийг ингээд заавал хийх гээд ингээд бүр ингээд яваад байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр яалчгүй нэг юм зүрхнээс нэг юм ингээд байгаад л дуудаад байгаа хгүй ингээд үгүй энийг чи хийх ёстой. Энэ үнэхээр явахгүй юм байна. Монголд бүтэхгүй юм байна гэдэг одоо бүр ингээд мэдхгүй нэг амар том шалтгаан л надад бүр ингээд ил тод ингээд үүсгийн аргагүй л гарч ирэхгүй бол яаж хийж байгаа л би нэг болох хэвээр гэдэг тийм надад бодол байгаад байгаа болохоор өдий хүртэл ясан баг. Өөртөөр нь хэр ярилцах уу? Одоо жишээ нь зарим хүмүүс ингэдэг штэ. Би ч бас заримдаа тийм үед байсан. Энэ үнэхээр гой санаа гэдэг ингээд хүн амьтанд хэлээд явахаар нэг хөрөнгө оруулалт татдаггүй ч юм уу болдгоо те. Гэхдээ дотроо бол
өөртөө амар ингээ романтиклаа тий. Энэ угаасаа л гоё санаа одоо хүү өөртөө юу гэж итгүүлж болно шүү дээ тий. Миний дотор одоо сүнсэн би цаанаасаа л энийг хийх гэж өдөрсөн ч гэдэг юм уу юу гэж хэлж болно. Гэтэ заримдаа үнэхээр ингээд олон удаагийн бүтлгүүтэл олон удаагийн хүнээс үгүй гэдэг үг сонссны дараа нэрээ энэ санаа үнэхээр явахгүй санааг би ингээд араас нь дахин өөрөө өөртөө ингээд хит романтиклаад явуулаад байгаа юм болоо гэдэг нэг бас өөртөө суугаад нэг асуух байдаг штэ. Тэгэхээр таны доторх тэр ихтгэл үншил бол байгаад байгаа юм байна. Гэхдээ заримдаа ингээд нэрээ би бас өөрийгөө хуураад байгаа юм болоо гэж өөртөө ярилцчихсан уу? Ярилцсанаа. Тэнгүүд одоо жишээ нь тэр ярилцлагын ард ямар ч сан үргэлжлүүлээл гэдэг нэг хариулт нь гарч чаддаг ш. Тийм учраас өдийг хүртэл явчихад байна ш. Яг тэр ярилцах үе шиг яаж даваад ингэ бууж өчөхгүй шиг яваад байна. Хэн нэгнээс дэмжлэг авдаг юм уу нэг бол тий. Ер нь яг хүнээс нөгөө дэмжлэг аавна гэхээр яг миний хүний хувьд жоохон итгэхэд хэцүү байгаад байдаг гэх юм уу. Яа тэгвэл тэр хүн өнөөдөр яг crowdfunding одоо ийм хандгийн санхүүжилт гэдэг үйлчлэгийн яг ямар учиртай юу болоод байгаа манай компани дотор юу болоод байгааг ч мэдэхгүй миний тэр vision тэ нөгөө алсын хараа тэр бүх юмыг мэдэхгүй байгаа болохоор тэр хүний гаргаж байгаа тэр надад хэлж байгаа ч юм уу зүйл нь яг мэдээж намайг бодож нөгөө сайныг бодож надад хэлж байгаа. Гэхдээ тэр хүнд хангалттай мэдээлэл байгаад ийм одоо informed decision making гэдэг нь шүү дээ тэ ингээ хангалттай мэдээлэлээр надад ийм одоо юу гэдэг өөрийнхөө юм opinion-ыг ч юм уу сэтгэл санаа одоо бодлыг надад ингэ хэлж байгаа болоо гэдэг юм бодол надад төрөөд идэв. За. Тийм мэдгүй хаяа би өөрийгөө бодноо ингээ би эсвэл юм амар зөрүү зантай болоо. Тэг ингээд хүн ингээ болохгүй гих тосон би ингээд ста буруу боцсны чинь өөр чинь ингээ харуулнаа гэдэг тэгээд идэв юм уу гэж бодно. Тэр бас нэг тийм амар юм зүгээр юм хоосон би ингээд зөрүүдлээд байгаа юм бас биш юм шиг надад санагдаад идэв. Тэгээд нилээдгүй олон удаа за нэрэл ингээл амар олон хүмүүс наа чин бүтггүй явахгүй гэдэг юм чин ингээл худлаа юм болоо да гэж бодож исэн ч тэгээ үнэхээр л тийм байсан бол тэгвэл өнөөдөр дэлхий дээрх олон улсууд маш олон том бизнесмэнүүд буугаал өгч байсан билгүй дээ. Тэгээ тэгээгүй болохоор өнөөдөр ингээд хөгжил явж байгаа тий. Шинэ айдианууд биелээ болж байгаа. Шинэ бизнесүүд бий болж байна. Шинэ зах зээлүүд бий болж байна. Тэгэхээр ингээд яагаад тэр нь ингээд над дээр кейс болж болохгүй байгаа юм бэ? Яагаад би юм шинэ юмыг санаачлаад энэ нь ингээд бодит болоо явж болохгүй гэдэг талаас нь л ер нь бол саяных шиг өөрөө өөртөө ярьдаг л гэсэн үг шүү дээ. Яагаад гэдэг асуултыг л өөрөөсөө маш их асуудаг гэсэн үг шүү дээ. Яг тийм үедээ тулгаруул. Тийм өөрөөгөө ер нь бол яг нэг хэсэг хугацаанд бас нэг яг саяны тань хэлдэг нөгөө суугаад нэг жоохон бодноо ингээд нэрэл би одоо арай л дэндүүлээд энэ одоо магадгүй нөгөө одоо болцсон магадгүй ингээд ирээдүйн алдагдлаас ингээд намайг хамгаалах боломжтой юм байна гэж айгүйх бодно. Тэгтээ тэгэл би одоо ингээд хийх ёстой л гэж одоо өөрөө итгээд байгаа болохоор тэгэл сэтгэл зүрхээ хаяа би даах ёстой юм байна да гэж бодож байгаа. Түрүүн та ярианд дурдсан нөгөө ээж хоёр хүүхдийн ээж тий. Тэгээ бизнес эрхлээд явж байгаа. Тэгэхээр мэдээж гэр бүлтэй цаг зарцуулах сайн ээж байх хэрэгтэй байгаад байдаг. Тэгээд баг хамт олон дундаа болохоор сайн лидер байх хэрэгтэй байгаад байдаг. Би одоо эрэгтэй эмэгтэй гэж ялгаж ярмаар гүлнэ. Гэхдээ одоо яалтч ингэж асуухгүй бол болохгүй байгаад байна. Монголын нийгэм ч бас байгаад байдаг учраас тий. За энд хоёр асуулт байгаа. Миний одоо асуух. Эхнийх нь болохоор за 30 настай тий. Энд тэнд хүмүүстэй уулзаал ингээл хамтарч ажиллах бизнес ярих гэхээр ингээд нэг нас юм уу гадаад үзмжээ нараар залах хүүхдтэй шүү дээ тий. Жоох хүүхдтэй шүү дээ гэдэг ч юм. Бизнест бол зарим тохиолдолд Монголд бол 30 нас гэдэг юм магадгүй залуу гэж харж магадгүй дийлэн хүмүүс. Тэгэхээр тийм сорилттой тулгархад тэрийг яаж даун тулдаггүй тий. Яаж өөрийгөө бас тэр хүмүүст юугаараа дамжуулж батлан харуулахыг хичээдэггүй. Магадгүй батлан харуулахыг хичээхгүй ч гэж болно шүү дээ. Дараа нь тэгээд энэ хүмүүс дараа нь өөрөө хамтарч ажиллаад ажлын үр дүнээс харна сте ч тийм нэг арга байгаа. Эхний асуулт нь насан дээр. Хоёр дахь нь эмэгтэй хүн Монголд бизнес эрхлэхэд ямар юм саад бэрхшээлүүд гарч ийн тий. За эхний асуултанд хариулахад яг шууд хилдүүлдэ ер нь бол ихэнх хүмүүс ингээд чи нэг залуухан жоохон мохон ингээд тэгдэггүй. Гэхдээ мэдрэгдэн ер нь бол тийм үйлдэл гаргана. Тэр нь хаяа надад айгүй тийм бухимдах нэг тийм шалтгаан болдог. Тэр нь яг яаж илэрдэг вэ гэхээр ингээд одоо бизнесийн уулзалтанд орооч ч юм уу ингээд явахаар юм сериосны ерөөсө хүлээж авдаггүй. Ингээд энэ хүн ер нь одоо энэ хүүхэд ч юм уу те энэ хүүхэд өөрийнхөө юу гэж ярьж байгааг ойлгож байгаа юм болов
яг энэ ярьж байгаа юм хийж чадах юм уу ч юм уу те. Тэгээ энэ залуу насан дээрээ нэмээд яг ингээд бас эмгтэй байнгут бас ингээд нэмэрлээд ороод ирдیں۔ Ер нь бол эмгтэй хүн магадгүй одоо нэг бизнес дийл хийх гээд нэг үн ярангууд нэг өөр үн хэлнэ. Бас Эрэгтэй хүнээр яриулахаар одоо хаяа би бүр нөхрөөрөө яриулдаг. Нөхрөөр яриулахаар өөр үн хэлдэг. Энэ агуу юм сонирхолтой тэгээ юм эмгэнэлтэй ч юм шиг те. Ингээ яагаад хүүсээр ялгарлаад байгаа нэмээд ингээ залуухан гээд яагаад ингээ ач холбогдолтой гэж юусоо хүлээж авахгүй байгаад байгаа юм бэ гэдг нь агуу юм хэцүү. Ийм тохиолдолд бол яг би нэг их реакцлдаггүй. Тэр хүний тэр гаргаж байгаа үйлдэл бол одоо өөрийнх нь тэр бодол өөрийнх нь л асуудал ах. Би заавал тэрийг ингээд засаж янзлах гал те ингээд өөртөө амар ойлгуулах гал өөрийнхөө зав цагийн нэрийг бол зарцуулах шаардлагагүй гэж боддог. Тэгтээ эцэстээ ямарваа нэгэн гэрээ байгуулагдаад ч юм уу хамтарч ажиллах дээр тулах юм бол би гүйцэтгэлээрээ буюу үр дүнгээрээ тэр хүнд ер нь бол би бас ажил хийж чаддгиймээ. Насаар бити намайг тэгж одоо үүсгэчээ гэдэг тийм мессеж бол хангалттай өгчдөг гэж боддог. Тэгээд сая хэлсэнчлэн ер нь бол нэг тэгж амар ач холбогдол өхийг бол нэг хүсдэг юм дөө. Хоёр дахь асуулт нь болохоор эмгтэй хүн. Эмгтэй хүний хувьд хариулчих боллоо тий. Тий, ер нь тэгэл бизнес эрхлэхэд Монголын хувьд бол харьцангуй яг нөгөө бүр амар нөгөө эмгтэй хүмүүсийн эрхийг бүр зөрчдөг гэх юм уу тий нөгөө хааж боодог улсуудыг бодвол бол монголчин бол гайгүй штэ. Ер нь бол эмгтэй хүмүүс харьцангуй эрхтэй. Хамгийн их асуудал нь хаана байдаг бэ гэхээр энэ гендрийн асуудал айгу тийм далд явдаг юм шиг санагддаг. Системэндээ ч юм уу, за хууль дүрм журамдаа ч юм уу, бодлогын төвшөнд ер нь бол айгу их тийм асуудалтай байд юм болоо да. Магадгүй соёлын хувьд ч юм уу те. Монголчууд нөгөө нэг эцгийн эрхт ийм ястай ийм соёлтой ийм улс орон болохоор ер нь бол нөгөө эрэгтэй хүмүүсийг дээдлэн, одоо хүндлэн одоо гэр бүл болох юм бол нөхрөө хүндлэх ёстой ч юм уу те. Тиймэрхүү үзэл бодолтой болохоор эмэгтэй хүмүүсийн нэг жоох юм чухалчилж авч хүлээж авах нь жоохон арай бага байгаад идэм шиг санагддаг. Эрэгтэй хүн л илүү мэдж байгаа, эрэгтэй хүн л илүү өргөн цар хүрээгээр сэтгэж чадна, гэр бүлээ авч явна, ажил төрлөө авч явна. Эмэгтэй хүн ер нь бол тэгэл гэртээ хүүхдүүдээ хараал байж ивэл ер нь бол хангалттай гэдэг энэ үзэл бодол ер нь бол одоо хүртэл далд хэлбэрээр ингээд яваад идэг юм шиг санагддаг. Тэгээ энэ өөрөө эргээд эмэгтэй хүний хөдөлмөр эрхлэлт за цаашлаад бүр ингээд бизнес эрхлэгч болёо гэх юм бол айгүй хүндрэлтэй байд юм байна гэж ер нь л анзаараад байгаа. Тэгээд нэмээд эмэгтэй хүн бизнес хийя гэхэд наацхийн одоо нөхрөөсөө зөвшөөрөл авах ёстой ч юм уу эсвэл гэр бүлийнхнаасаа нэг зөвшөөрөл авах ёстой ч юм шиг те. Бизнес нь фейл хийх юм бол бизнес нь фейл хийсэн одоо гэж харахгүйгээр баг энэ эмэгтэй л чадваргүй байсан болохоор л одоо бизнесээ авч явж чадаагүй ч юм уу ийм үзэл бодлын зөрүү агиухан ингээд байгаад идэг юм шиг санагддаг. Тэгээ ялангуяа одоо эмэгтэй бизнес эрхлэгч байя гэхээр эмэгтэй хүн илүү юм жоохон шудраг, шулуун байя гэхээр эмэгтэй хүн тийм байж болохгүй гэдэг нэг юм үзэл байдаг юм шиг надад санагддаг. Эрэгтэй хүн яг адилхан шулуухан, шудраг байхаар амар сайн лидер, тэгээ амар сайн манлайлагч байж чадаад байгаа. Энэ хоёр ялгаа аюу сонирхолтой. Тэгээ эрэгтэй хүний ярьж байгаа юмыг яг эмэгтэй хүн адилхан агуулгатай ярьж байхад эрэгтэй нь зөв, эмэгтэй нь буруу ч юм уу те. Энэ ялгаа нь өөрөө зүгээр л юм хүүсийн ялгаан дээр гарч ирээд байгааг бол ер нь бол аюух анзаарсан. Тэгээ Монголд бол ялангуяа ийм асуудлууд их байна. Зөвхөн бизнесийн орчинд гэлтгүй ер нь бол улс төрч ч гэсэн энэ аюух ингэж ажиглагддаг. Нийгмийн харах үнцэг байгаад байна шүү дээ, тийм. Таны хувьд одоо гэр бүлийн хувьд бизнесээ авч явахын хажуугаар хоёр хүүхэдтэй. Тэгэхээр яг гэр бүлийн тэнцвэр баланс гэх юм уу? Яг саяны таны ярьсан ойлголт дээр яаж балансыг тэнцвэржүүлж байна? Сайн гэргий баах хэрэгтэй байгаа даа тийм. Сайн ээж баах хэрэгтэй байгаа даа хоёр хүүхэдтэй. Тэгээ сайн лидер, бизнес өмнө баймаар байна. Энэ олон дөрүүдийг яаж балансалж явж байна? Амарлаг баланслж байгаа гэж бол хэлэхгүй. Аль нэг нь одоо алдагдуулж байвал яг юу нь орхигдоод байна? Тий, ер нь бол яг үнийг хэлэхэд гэр бүлээ жоохон орхигдуулаад байгаа юм уу да гэж сүүлийн үед өөрийгөө бодож байгаа. Илүү их цагийг гэр бүлдээ зарцуулмаар байдаг. Ялангуяа манай одоо хоёр хүүхэд маань
ийм бага насны 2 хүүхэд байгаа болохоор яг энэ хөөрхөн насн дээр нь хамт ингээд дурсамж бүтээгээд хамт баймаар байдаг. Гэтэ яалчгүй тэгэл өдөртөө оройдоо нөгөө ажил дээрээ суугаад байгаа болохоор яг тэгж л таарад байгаа. Баланслах гэж ер нь бол янз янзаар үзнэ. Тэгэл нөгөө ажлын өдрөөр бол яг яалчгүй одоо 6 7 8 хүртэл яг ингээд ажил дээрээ байгаад тэгтээ өөртөө бас жоохон цагийн нөгөө лимит тогтооно. Ингээ хит ингэж оройтож олон өдөр суухгүй. Тэгээ гэрлүүгээ очоод ер нь бол яг хүүхдүүдийнхаа унтах бэлтгэлийг би өөрөө ингэж хийдэг. Тэгээд оронд нь оруулаад би өөрөө унтуулдаг. Тэгээ энийг яг албаар би хийдэг. Яагаад гэвэл өдөржингөө би хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөгөө болохоор тэр оройны тэр яг тэр унтахтаа бэлдэх тэр яг мөчийг би яг ингээд өөрөө хийж өөрөө хүүхдүүдтэйгээ ярилцаж тэг яг нөгөө хайртай гэдгээ мэдрүүлж тэ ээж нь байгаа шүү гэдгээ мэдрүүлэх тийм боломж гэж харж байгаа. Нэг 2 цагийн л асуудал гэсэн үг шүү дээ. Тэгээ ер нь бол хагас бүтэн сайныг бол яг цэвэр би гэр бүлтэй заавал зарцуулна. Аль нэг өдрийг нь би бүр яг бүтэн яг хүүхдүүдтэйгээ өнгөрөөнө гэж яг ингэж зорж байгаа. Тэгэхгүй бол нөгөө яг ажил дээрээ сууж итэл ингээл нэг юм гимссэн мэдрэмж агиох төрдөг байхгүй юу. Нөгөө эний чинь mom guilt гэдэг яг ингээд гимшээд байдаг байхгүй ингээл хүүхдүүдэд бодоол өрөвдөл утсан дээрээ зургийг хараад яана гэл тэгээд ядаж нэг хагас бүтэн сайндаа би хүүхдүүдтэйгээ ингээ өнгөрөөцөндөө гэж бодохоор нэг юм сэтгэл тийм уюг. За ямар ч гэсэн би цагийг зарцуулсан байгаа гэд. Тэгээ энэ дээр бас яг би боломжтой үедээ нөх сэтгэл зүйчтэй бас ярилцдаг. Ер нь бол нөгөө иймэрхүү асуудлууд дээр зөвлөгөө авдаг. Яаж энийг би зохицуулах ёстой вэ? Удаан ингээ үргэлжлээ явахаар тэр нөгөө гимсэн мэдрэмж нь айгүй ингээ хүнд олж эхэлдэг байхгүй юу? Тэгээл нөгөө өөртөө жоохон гутарч эхлэх гээд. Тэгээ ярилцгаар ер нь бол надад бас айгүй гоё санагдсан. Гоё ч юм одоо зөв санагдсан юм нь. Гэхдээ чи ингээд хүүхдүүдтэйгээ орой цагийг өнгөрөөж гин. Хүүхдүүд чинь ингээд чам одоо чи хэрэгтэй болох юм бол момигээ гүгээд ирж гин үү те. Ингээд чамааг өөрийнхөө ийм юунаас ч айхгүй юм орон зай гэж хүлээн зөвшөөрч чадчихэв үү хүүхдүүд чинь гэж надаас асууж ирсэн. Тэгээ би тийм ээ гэсэн чинь тэгэл болоо штэ гэд надад тэгж хэлсэн надаа. За нэрэл тиймдээ тэгээ би заавал өөр дээрээ ингээл амар өөрийг хариуцлагыг ингээл өөрүүлээл тэрэндээ ингээл өөр амар шаналлаа зовоод ах нэрэл шаардлагагүй юм байна да. Бас зарим тохиолдолд миний энэ толгоон дотор бас айгүйх юм учир байгаад байна гэдгийг ойлгосон. Нөхөртөөгөө яаж дийл хийж байна? Нөхөртөөгөө бол тэгэл яг мэдээж нөгөө анх хүүхдтэй болоо залуу хасуу тэгэл асуудал зөндөө байна шүү дээ. Нөгөө ойлголцох гол тэр нэг гэр бүлийн нэг харилцаанд нэг зөв орчих гол хичээгээд байдаг. Тэгээд хоёр дахь хүүхд маань төрөөд ер нь бол арай нэг учиртай болж эхэлсэн. Яг нэг учраа олоод нөгөө өмнө хүүхд төрүүлсэн болохоор хоёр дахь хүүхд бол бас харьцангуй гайгүй санагдчихж байгаа. Тэгээ ер нь бол зөвөр хоёулаа айгүй юм тодорхой ингээд би юмтэй ярьдаг байя. Ингээд чимээгүй ингээд би юмнийгаа одоо ингээд нэг бодол уншдаг юм шиг ингээд хүлээгээд байхгүй. Юу хэрэгтэй байна тэрийгээ зүгээр ярилцъя. Магадгүй 7 хоногт нэг удаа ч юм уу 2-7 хоногт нэг удаа зүгээр орой ингээд суугаад ярилцах цаг гаргая. Мэдээж хин хоёул ажилтай хүмүүс, карьер хөөж байгаа хоёр хүмүүс. Тэгэхээр ингээд нэг нь ажилтай байх, нэг нь ингээд хүүхдүүдээ хариуцаад ингээд хараад үлддэг ч юм уу, зохицуулдаг ч юм уу те. Энэ зохицуултаа хоёулаа магадгүй юм хуваартай ч юм уу явъя. Тэгээ хосын харилцааны хувьд хоёулаа яг хоёулахнаа цагийг өнгөрөөх бас цагийг ингээд гаргадаг бай. Тэгээд мэдээж яг ингэж ярьлаа гэд нөгөө амар 100% тэр нь биелээд байна гэж бол хэлэхгүй. Тэгтээ яг ямар ч байсан нэг юм нөгөө зарчимтай болчихж байгаа байхгүй юу те. За чи юм хийн би юм хийн асуудал байвал хоёлоо дундаа хийж байгаа тэрийг шийдье. Тэгээд манай нөхөр харьцангуй бас юм нэг тийм одоо traditional буюу юм уламжлалт тийм одоо гэр бүл гэхээсээ илүү арай жоох юм чөлөөт сэтгэлгээтэй болохоор би хоол хийлээ чи хоол хийлээ гэж нэг тэгээд байдгүй хин боломжтой байна. Тэгэл тэр хүн л тухайхаа юм хийдэг бай, өөрийг хариуцлагыг биелүүлдэг бай гэж харж байгаа болохоор надад айгүйх дэмжлэг болдог. Тэгээд намайг карьер хөөн, бизнесээ хийн гэд хэлэхэд бол айгүйх дэмждэг. Гэр бүлд одоо ингээд
хоёр карьер хөөж байгаа хүн байгаад байна шүү дээ. Энд чинь энэ хосын харилцаанд бол би хөндлөнгөөс харахад ховор гэж боддог тий. Ер нь бол ихэнх ингээ найз нөхдөд чад за хүүхдтэй боллоо, гэргийн хүүхдийнхээ одоо хамгийн чухал 1-2 нас тэр нь гэртээ хүүхдийгээ одоо илүү ажилдаа орохгүйгээр декрет аваад хүүхдээ хараж идэм юм. За тэгээд нэг нь илүү карьер хөө би ар гэрээ наацай гэдэг иймэрхүү нэг хоорондоо яриануд хийдэг юм шиг байлээ. Ингээ хөндлөнгөөс харахад. Тэгээд та хоёрын хувьд болохоор хоёулаа карьер хөөж штэ тий. Тэгээд тэнд нэг орхигдож байгаа нэг зүйл нь гэр бүл ч гэдэм үү нэг ингээд санаа зовж байгаа зүйлүүд байгаа бол тэрэн дээр яаж ойлголцоод одоо асуудалгүй аль нь өөрөөх юм карьерийг хөөгд яваад байна. Тэрэнд бас юу тусуулж ийн гэж асуух гэдэг юм байна. За ер нь л янз бүрийн хоёулаа карьер хөөж байгаа нь бас өөр айгүй асуудал та. Ер нь бол тэр нь яг боддоор үнэхээр мэдрэгдэж байна уу? Мэдрэгдэж байгаа шүү дээ. Мэдрэгдэн. Ер нь бид хоёр чи хоёулаа стартаптай хүмүүс ахгүй юу? За бүрөө. Харин тийм ээ. Ер нь бол хүмүүс бүр ингэ та хоёр юу бодож хоёулаа стартап гэснээр нь ялах хөөхтүүдтэй гэдэг тэгдэв. Тэгтээ ямар ч гэсэн болгоод байна тий. Ингээд ямар ч гэсэн сал сарнихгүй тий болгоод байна. За тэр нь эцэстээ яг уу яг ингээ гол юм хэлэх юм бол зөв би юундээ амар хайртай. Тэгээд болгоё гэж үнэхээр ингээ чин сэтгэлээсээ бодож байгаа болохоор ямар ч одоо үл ойлголцол болсон бай. Ямар ч хэцүү нөхцөл байдал үүссэн бай. Эргээд ямар ч байсан би юунтэйгээ ингээд хоёлаа ярилцъя. Ирээд байгаа нь л хамгийн гол түлхүүр юм байна гэж би бол одоогийн өндөрлөгөөс харахад гэдэг шиг бодож байна. Тэрнээс ш тэгэл асуудал юм чинь үл ойлголцсон үзэл бодол таарахгүй юмнууд бол мэдээж зөндөө байна. Хоёр өөр хүмүүжлэлтэй өөр гэр бүл төссөн хоёр хүн нийлж байгаа штэ тий. Тэгээ мэдээж карьер хөөгөл ингээл чи илүү цаг зарцууллаа би илүү цаг зарцууллаа гэдэг бас юм байна. Тэгтээ мэдээж нөгөө биенийг амар ингээ ойлгох хэрэгтэй юм байна гэж ингээ бодоод байгаа. Одоо ингээл эмэгтэй хүн мэдээж төрөөд айгүйх юм өөрчлөлтүүд бий болж байгаа сэтгэл санаа, бие физиологи ингээ бүр ингээ маш их зүйл болж байгаа. Тэг мэдээж эмэгтэй хүнийг ойлгох нь маш чухал. Тэрийг хизээч үгүйсэхгүй. Гэхдээ эмэгтэй хүн ч гэсэн эр нөхрөө бас ингээд ойлгох хэрэгтэй юм байна гэж бол би сүүлд нь айгүйх бодсон. Эрэгтэй хүн ч гэсэн ингээд анх болгоод юм шин амьдралд ингээд тасан зогцгоод тэгээ мэдээж нөгөөний нийгмийн хүлээлт байгаа те ингээл эр хүн гэр бүлээ авч явах хэвээр гээл те ингээл амар том үүрэг хариуцлага ингээд байдаг. Тэгээ тэрэндээ бас ингээд хямрах үе байна. Тэгээ тэрийг нэг эртөө хүмүүс ч нөгөө тодорхой ингэж нөгөө нээж ингэж ярьж чаддгүй хүмүүс шүү дээ те. Тэгэхээр ингээд тэрийг дотроо ингээд нөгөө хадгалаад яваад байдаг. Тэрийг нэхнэр нь мэддгүү ч юм уу. Тэгээ тэр юмыг агуу сайн ингээд ойлгох хэрэгтэй байна гэж би сүүлд бодсон. Гэтэ нөхөр нь ч гэсэн эхнэрээ маш сайн ойлгох хэрэгтэй байгаад байна. Би нэг айгуу сайн ойлгох нь чухал юм байна гэж хараад байгаа. Тэгэхээр бит хоёрын хувьд бол ямар ч асуудал гарсан карьерийн те ингээд би чи гэсэн асуудлууд байсан ч тэгээд эцэстээ хоёлоо нэг ярилцгаа гэл нэг биеинд ирдэг байхгүй юу. Тэгэл ярилцаж чадаад ойлголцоод байгаа нь л хамгийн чухал зүйл байгаа юм байна гэж бодож байна. Тэр ярилцгуу гэдэг санаачлагын аль нь гарах уу? Ихэвчлэн нэг хүн нь гарах уу? За эхлээд бол үнийг хэлэхэд би их гаргадаг байсан. Би нэг аюух юм ярьдаг төрлийн хүн байгаад байна л да. Тэгээд ер нь манай нөхөртөө нь бол амар юм шин зүйл байсан. Ингээд юу ярих уу би юусэн ингэж ярьж үзэж байгаагүй гэд тэгээ ингээ ярьсаар агаад манай нөхрөөр сурцсан. Тэгээ нэг удаа ингээд бит хоёр жоохон маргалцчаад над руу өөрөө ирээд ингээд хойлоо ярилцгаа гэдэгт би бүр амар гайхаад тэгээ тэр үед бас өөрөөр амар бахархаад байгаа байхгүй дотроо. За ямар ч байсан ингээд амар ойлгосон сурсан байна. Айгу зөв юм сурсан байна. Ашгүй дээ гэд те. Бас айгу хэрэгтэй зүйл байгаа даахгүй. Тэгвэл нэг хүн байн ингээд ярилцгаа гэдээ харчаан бас айгу хэцүү нөгөө хүн хүсээд байгаа ч юм уу ч юм уу ойлгоод байгаа юм уу ерөөсөө мэдэхгүй. Тэгээ өөрөө ярилцгаагийн хүрээд ирэх нь манай нөхөр ямар ч байсан юм яагаад энэ чухлын гэдгийг ойлгоцсон байна. Тэгээ над дээр ирж байгаа юм байна гэдэг айгу баярлж исэн. Та яг одоо байр түрээслэхээр хайж байгаа бол надад тань тавих нэг гой санал байна. Бидэнтэй хамтран ажилладаг мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани BGM Asset Management түрээсийн орон сууцны стандартыг шинэ төвшөнд гаргаж байна. Аавал дүүргийн ийм артыг та бүхэн мэдэн дээ. Тэгвэл яг баруун талд нь байрлах бизнес зэрэглэлийн Alpha Zone хотгонд 2-4 өрөөний сонголттой цоо шинэ байрнууд түрээслүүлж байна. Хамгийн гоё нь
Халбар сэрэнээс эхлээд тогоо шанах гээд авахын бүх хэрэгсэл бэлэн, бүрэн тавилгатай. Та зүгээр л чемоданаа аваад ирэхэд нүүж ороход бэлэн гэсэн. Амьдрах орчиндөө бодит өөрчлөлт хийхийг хүсэж байвал BGM Real Estate Facebook хуудасаар зочлон илүү дэлгэнгүй мэдээлэл аваарай. Таны дараагийн хаяг Alpha Zone. Түрүүн бизнесээ мэдээж ингэ нөгөө бизнес эрхэлж байгаа. Тэгээд хоёр хүүхдээ ээж болохоор яалчвал гэр бүлтэй холбоотой асуултуудыг би төлөхөө сая асуучлаа. Түрүүн яриандаа өөрөө хэлсэн нөгөө бууж өгөх үеуд мэдээж зөнгүү байлгүй л яах вэ? Хэцүү санагдана ингэ. Тэнгүүд айл болох тэрийг нэг харуулахгүйгээр өөрөө өөртөө ярилцж байгаа даван туулна гэдээ яриандаа дуран дуртах шиг болсон. Нэг ийм зүйл гардаг шүү дээ. Одоо та хэдэн хүнтэй баг удирдах чинь? За манайх ер нь нэг 10 гаруй хүн байна. 10 гаруй. Яаж инхэл яг л гарааны бизнес шүү дээ. 10 гаруй хүн удирдсан. Тэгээд тэр хүмүүс болохоор таныг мэдээж тодорхой хэмжээний хүндлэл байгаа ингээд лидергээ харж байгаа шүү дээ. Манай захирал гээд. Тэнгүүд ингээд бизнес явахгүй хэцүү байгаа санагдаад тэгэнгүүтээ трийг ил гаргахгүй хамт олон дундаа болохоор трийг бас ил гаргаж болохгүй байгаад байдаг те. Чинь үнэхээр хэцүү байна, урлаг хэцүү, яах вүлээ гэд. Тэгээ тэр үеүүдэд ер нь яаж дийл хийж даван туулж байна. Нэг бол бас гаргацдаг ч хүн байж байхыг үгүйсэхгүй шүү дээ, тий. Багаараа сайхан сууж байгаад аруулаа. За хэвэл ойрцтой бизнес зэн би өстой ойрд амар шантармаар шүү энэ төр гэх нэг бол багийнхан таваа шууд ярьч тийм үү. Нэг бол амар тийм хүчрхэг байсараа байгаа л ховдоо шийдэх асуудал. Надад болохоор яг юм дунд нь хэм үү. Зарим тохиолдолд би хэцүү байсан ч тэг шүдэ зуугаад ер нь бол хилдэггүй. Шаналаад байсан ч ер нь тэгээд юуч болоогүй юм шиг ингэ байж идэг. Гэхдээ зарим тохиолдолд бол надад бол ийм үнэн байх нь айгүй юм чухал санагддаг. Ийм одоо үнэхээр тэгэл компани тэгэл болохгүй байгаа бол тэрийга зүгээр ингээ ил тод хэлхэн зүг надад санагдаад байдаг. Яа тэгвэл энд ажиллаж байгаа хүмүүсийн бас ирээдүй штэ. Ажиллаж байгаа компаниудад жишээ нь дампуурах гэж байгаа бол тэрийг мэдэх хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө дараачийн карьерийн одоо төлөвлөгөөнд орох хэрэгтэй те дараа нь хаана ажиллах гэж байгаа. Тэгээ тэр орон зайг нөхгүй ингээ худлаа ингээд болохгүй ахт нь ингээд болоод байна. Ингээ явж ирсэн гинт нэг өдөр манайх ингээд үйл ажиллагаа зогсоолоо. Та нар одоо тэг уучраалаа гэдэг чигэр чинь бас надад айгүй ёс зүйгүй санагддаг. Тэгэхээр зарим тохиолдолд за манайхаа ер нь ингээд санхүү бол хэцүү шүү. Хэдүүлээ зардлаа таны шүү ч юм уу те. Ингээд энийг бодолтой гараа орлогоо бодолцоорой. Тэ магадгүй орлого дээр хэдүүлээ жоохон илүү юм түлхэц өгч илүү анхаарч ажиллах хэрэгтэй юм үе ирж шүү ч юм уу. Ер нь бол юм жоохон forecasting байдлаар хүмүүстэй залуучуудтай ер нь бол ингээд хамт олонтой хэлдэг. Тэгээ тэр хэд маань ч гэсэн бас ингээд хаяа юм юу болоод байгаа юм бол доо ингээд төөрөөд яваад байхгүй бас нэг юм за яг одоо манай байгууллага ийм нөхцөл байдалтай юм чинь би ажиллаа ингэж төлөвлөе гэж бодхон зүйтэй болов уу гэж надад санагддаг. Тэгэхээр яг тохиоллоо ч юм уу яг тухайн үед мэдрэмжээрээ би ер нь бол за энэ удаадаа би зүгээр ингээд нэг юм хэлээд хэрэггүй зүгээр өөрөө магадгүй тэр нь зүгээр миний мэдрэмж чиж болно штэ нэг хаяа одоо захирлын хувьд нэг жоохон хямрах ч юм сэтгэл санаагаар унах уу яхад би тэрийг заавал өнөөдөр хамт олондоо ингээл би өстө зовоод байна гэдэг нэг тийм шаардлага байдгүй юм шиг санагддаг. Зарим тохиолдол яг үнэхээр ингээд рашиналаар ингээд за нөхцөл байдал юм байна. Хэдүүлээ одоо ингэж зүтгэх хэрэгтэй наа гэж ярих нь бол зүйтэй санагддаг. Одоо ингээд Монголд ингээ гарааны бизнес эрхлэх өөрөө хэцүү гэж ингээл ярьдаг шүү дээ. Тэнгүүд одоо яг өөрийнхөө та энэ сүүлийн 3 жил хийгээд явж байгаа бизнесийг ингээ эргээ харахад ямар нэгэн юм золиослсон гэвэл өөрөөсөө тий юу илүү золиослсон гэж хэлэх вэ? Юу ч үж болно шүү дээ. Хүсэл мөрөөдөл байх юм уу? Нэг бол бодит тим юм байх юм уу? Энэ бизнесийг хийхин төлөө би одоо эргээд харахад бас тэрийг нэг хойшин тавьсан байлээ дээ гэвэл би яг золиослсон гэх юм бол яг саяны ярьдаг нөгөө гэр бүлтэйгээ зарцуулах хугацааг ер нь бол золиослж байгаа гэж харж байгаа. Ялангуяа хүүхдүүдтэйгээ. Тэгтээ энийг би юу гэж хардаг вэ гэхээр яг ингээд нөгөө хүмүүс ингээд л би хүүхдүүдийнхаа л төлөө амьдарч гин. Хүүхдүүдийнхаа л төлөө ингээд ажиллаж гин гэл тэгдэг те. Тэгтээ энэ бас хаяа ингээд өрөөсгөл юм шиг надад санагддаг. Ээж хүний хувьд өөрийн гэсэн юм хүсэл мөрөөдөлтэй, яг юм өөрийн гэсэн юмтай байх нь зүйтэй санагддаг. Тэгжиж юм аз жаргалтай ээж байж чадна. Юм амжилттай ээж байж чадна гэж би боддог. Тэгэхээр ингээд би ингээд тэрийгээ хүүхдүүдтэй зарцуулах хугацаагаа хичнээн ингээд золиослж байгаа ч гэсэн эргүүлээд би өөрийгөө тодорхой хэмжээнд аз жаргалтай болгож байна.
Тэгснээрээ эргүүлээд би хүүхдүүдтэй сайн ээж болох боломж надаа нээгдэж гин гэж харж байгаа. Тэрнээс биш би ингээл огт ажил хийхгүй хүүхдүүдтэйгээ ингээ өдөржин шүнжин байж болно л доо. Гэхдээ тэр нь эргээд би өөрөө ингээд аз жаргалтай ээж тэр мөчт байгаа юу гэдэг бас нэг юм асуулт байгаад байгаа. Зарим ээж нар бол байж чадна те. Ингээ хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөгөөд гэртээ байх нь бол аз жаргал ээж болно. Гэтэ би тийм төрлийн хүн бас биш байгаад байгаа. Тэгэхээр нэг өөрийн хийсэн бүтээсэн юмтай нийгэмдээ нэг юм оролцоотой те. Тийм байж ич би өөрөө ингээ сэргээд гоё юм аз жаргалтай болоод байгаа санагддаг. Тэгээ эргээд би хүүхдүүдтэй бас сайн ээж байгаад магадгүй хүүхдүүдтэй бас юм үлгэр дуурайлал бас байж болох юм шиг санагддаг. Эсвэргээр энэ бизнесийг 3 жил хийгээд явж хад юу өгөв танд? За нэг миний team сул талыг шал өөр төвшөнд аваадсан шүү. Магадгүй миний амьдралыг харах ийм үнцгийг бүр шал өөр болгоцсон шүү гэдэг үйл явдлууд энэ хугацаанд зөндөө тохиолдсон байна. Тийм. Надад яг хамгийн том зүйл гэх юм бол надад өөртөө итгэх итгэл. Анх эхэлж байхад бол мэдээж би амар их айж байгаа, санаа зовж байгаа. Ингээ би чадах болов. Яг өөрөө бизнесээ ингээд эхлүүлсэн надад ямар ч туршлага байхгүй. Би зүгээр ингээл юм цав цагаан цаасан дээр ингээ бүх юм эхэлж байгаа. Яна би алдчихвал яана, би чадахгүй бол яана гэдэг айдас бол маш их байсан. Тэгээ ямар ч гэсэн зориглоод хийсэн. За би ямар ч гэсэн хийгээд үзэх хэрэгтэй тэгжиж би өөрөө чадахгүйгээ мэдэн тэ. Тэгээ энэ одоо 2-3 жилийн хугацаанд за ямар ч гэсэн би нэг стартап бол ингээд өдөртөө аваа явуучих. Надад ур чадвар бол байгаа юм байна гэдгийг би ингээ олж харсан. Тэгээд яг миний одоо эрхэлж байгаа бизнесийн төрөл нь өөрөө одоо хамтын санхүүжилт нь Монголда юм анхдагч байгаа юм шив шин зах зээл бий болж байгаа. Тэгээд би энэ нөгөө зураглаар ярих туртай байхгүй юу? Ингээд би манай компани хамт олон ингээд замаа барингаа машина бариад яваад байна. Ер нь бол ингээд хууль эрх зүйн зохицуулалт байхгүй ийм зах зээл. Тэгээд анхдагч гэдэг утгаараа юм шин инновацлог санхүүгийн хэрэгсэл гэдгээрээ ер нь бол санхүүгийн зохицуулах хорооны сайн богц хөтөлбөрт бид нар ингээд одоо хамрагдаад ер нь бол бүтэн жил гаруй туршигдаад амжилттай ер нь бол одоо гүйцэтгээд одоо шаардлагуудаа ер нь бол хангаад тэгээ зах зээл рүү нэвтрэх ингээ аль бие усны эрхээ ингээд бид нар аваад үйл ажиллагаа явж байгаа. Тэгээ байнгын хорооны хяналтанд ор ингээ ажилладаг. Тэгээ одоо хамтын санхүүжилтийн хууль ер нь бол яригдчихэж байгаа Монгол улсын хүрээнд. Тэгээд энүүгээрээ айгүйх ингээд бахархаад байгаа. Ер нь бол би өнгөрсөн 7 хоног яг нөгөө багийнхантайгаа сууж агаад би ингээд анх удаалгаар хэлсэн байх ингээд амар бахархаж байна. Ингээд айгүйх юм хийсэн байна хэдүүлээ. Ингээд ийм богинохон хугацаанд ямар их юм хийсэн юм бэ? Тэгээ бүхэл бүтэн юм улсын хэмжээнд ингээ хүлээн зөвшөөрөгдөөд одоо хуулиар зохицуулах хэрэгтэй, энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй гэж харж байгаа нь ингээд энэ бол бүр ингээд магадгүй миний тэр нөгөө одоо толгоон дотор юм те багтахгүй юм зүйл одоо мөрөөдөл байсан миний хувьд. Би бол ингээ хууль мөл яригдах бол бүр ингээд магадгүй нэг 20 жилийн дараа яригдах асуудал ах гэж дотроо төсөөлж явдаг байсан чинь өнөөдөр ингээд хууль яригдчихэж байна. Тэгээ тэрийг энэ одоо хууль яригдтал бүр маш их юм болж байгаа штэ. Ингээд маш их төрлийн юмнууд одоо ингээд санхүүгийн цэцэл хороотой бид нар маш их зүйл хийсэн. Тэгээл хөгжүүлэлтийн хувьч тэр, бизнесийн хувьч тэр, манай хамт олонны хувьч тэр, манай байгууллагын соёлын хувьч тэр, би өөрөө лидерийн хувьч тэр ингээд маш их зүйл болсон байгаад байгаа. Тэгээ эргээд харахад бол юм амар юм бахархалтай санагцсан. Тэгээд мэдээж урт байгаа. Тэгтээ хаяа ингээд эргэж хараад нэг юм хийж бүтээсэн юм хараад бас юм за үнэхээр чадчихэ гэж бодох нь бас айгүй зөв юм байна. Тэгэхгүй бол нөгөө байнга ингээл за дараа чи ажил юу вэ? За дараа юу хийх вүлээ? Дараа шин зорилго юу вэ гэ тэгээ аваад тахаар хүн нөгөө тийм гоё таашаалтай аз жаргалтай мэдрэмж авч чадахгүй яваад идэм байна гэдгийг ухаарсан. Тэгээ ер нь бол одоо фандиагаас одоо энэ стартапаасаа миний авсан яг энэ гол одоо үнэт зүйл гэх юм бол энэ гоё юм бахархах сэтгэл, өөртөө итгэх тэр итгэл. Тэгэл ер нь одоо манай баг хамт олон байна. Тэр хідээрээ бас маш их бахархаж ингээ хүн ганцаараа явдаг юм байна. Ингээ баг хамт олон айгүй чухал юм байна. Яг харж байгаа тэр алсын хараа, тэр зоригт
бүгдээрээ ингээ хараад итгээд яг над шиг итгэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд тийм болохоор бид нар өнөөдөр энэ төвшөнд явж байгаа. Тэг энэ ямар юм гоё зүйл юм бэ? Тэр бизнесийн орлого морлого тэр зүйл ингээд өөр тустай асуудал зүгээр энэ нэг юм мөрөөдөлд бүгдээрээ итгээд ингээ хамтдаа зүтгээд болгоё гэнгээ явж байгаа нь бол надад айгүй юм юугаарч юм зөөрлөшгүй, үнэлэшгүй юм гоё зүйл санагцсан. 10 гаруй одоо хүнтэй энэ баг хамт олно яаж мотивацжуулж авч явж гин. Хүмүүс ер нь хэр дундаас нь харж байна. Манайх бол анх одоо байгуулагдахад одоо нэг хамт олон байсан. За арай нэг 10 хүрэхгүй ажилтан байсан баха. Тэгээд ер нь бол нөгөө эхний юм баг хамт олноос ер нь бол эхнээсээ ингээ гэр бүлтэй болоод хүүхэд төрүүлээд ингээд гараад явж байгаа. За зарим нь болохоор би арай өөр салбарт ажилламаар байна ч юм уу ингээ гараа явж байгаа. Гэхдээ үргэлж ингэж орж гардаг. Одоо хүртэл ингээд офсоор минь орж гараад ингээд хүүхдүүдэд твэрсэн ингээ орж ирдэг. Айгу гоё юм хамт олон анханасаа эхэлсэн. Тэгээд ер нь бол ингээл баг багаар ингээд солигдоод идэм байлээ. Ялчгүй тэгээ нөгөө байгууллага өөрөө өсөж дэвших тусам тэгээл нөгөө хүний одоо ажиллаж байгаа баг хамт олон дээр тавигдах шаардлага за магадгүй хүмүүс нэмж авах шаардлага зарим албан тушаалуудыг бүр ингээ байхгүй болгоод дахиад шинэ албан тушаал бий болгох бүтэц өөрчлөгдөх гэл ингээл агай өөрчлөгдөж байгаагийн дунд шинэ хүмүүс шинэ баг хамт олон ингээ бүрдэж байгаа. Тэгээ ер нь бол ингээд одоо энэ баг хамт олонны дунд ер нь бол манайх юм соёлоо бол ерөөсөө тэгж нэг алдаагүй гэж боддог. Ер нь бол манайх аюу юм халуун дулаан юм уур амьсгалтай нэг амар юм захирал болохоор л ингээл зөв гэдэг тийм юм ерөөсөө байхгүй. Би өөрөө аюу юм шулуухан хэлдэг. Би бүх юм мэдэхгүй. Тэгтээ миний хийж чадах юм юу вэ гэвэл би та нарыг зохион байгуулж удирдаад авч явж чаднаа. Маркетинг бол маркетингийн мэдлэгээ гаргаа би маркетингээ мэдэхгүй ч юм уу те нөө тэрийг хүлээн зөвшөөрөх нь айгүй юм зүгээр санагдана надад юм ил тод тэрнээс ш мэдгүй ээжиж ингээл би бүгдийг мэднэ гэдэг ингээд суугаад ах чинь бас айгүй буруу юм шиг санагддаг. Тэгээ юм хамт олноо ер нь бол мотивацжуулах юм бол нэг амар ингээл нэг юм амар арга хэмжээ дээр хийгээд байдаг юм бол нэг байдгүй мó. Ер нь бол хаяа бид нар нэг юм ажил тараад суудаг. Ингээд нөгөө юм яриад жоохон ингээ пим уугаад ч юм уу те. Нэг юм хамт олонны хоорондоо нэг жоохон коннект хийх те хоорондоо холбогдох, сонь сайхнаа солилцох, бие биенээ илүү таних иймэрхүү юмнууд хийдэг. Тэгээд нөгөө ялч стартап болохоор одоо бид нар чинь бас нөгөө төсөв санхүүжилт чинь бас хэцүү шттэ. Тэгээд ер нь бол зарим тохиолдолд бид нар нөгөө workshop яг нөгөө офсоос гараад магадгүй агаарт гараад хийдэг ч юм уу. Тийм шин санаануудыг бид нар өөрсдөө ингээд workshop-ийнхаа хүрээнд гаргадаг. Шийдвэрлэх хэвээр том асуудлуудаа байвал яг workshop-ийнхаа үеэр хамтдаа сууж агаад ингээд гаргадаг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд байдаг. Гэтэ манай хамт олон бол баг ингээд хийж байгаа ажилласаа амар юм мотивац аваад амар ингээд цэнэглэгддэг гэж би өөрөө анзаараад байгаа. Хийж байгаа ажил гэснээс одоо жоохон ажилтай холбоотой юм асуу гэж бодож байна. Монголд одоо ихэвчлэн ийм гарааны бизнес юм уу шин санаанууд ингээ хэрэгжиж эхлэхээс өмнө ер нь бол өвчтдөг штэ тий. Тэгээ нийгмийн онцлогч юм уу янз бүрийн юмнууд л байдаг. Угаасаа л Монголд чинь гарааны бизнес эрхлэнэ гэдэг чинь амаргүй даваа. Тэгээ сүүлийн үед болохоор Узбекистан, Казахстанд гарааны бизнес бол бүр ингээд дараагийн төвшөнд гарцсан, хууль эрх зүйн орчинд ажгүй болсон, татварын хөнгөлтүүд сайтай. Тэгэхээр гадны одоо барууны орнууд хөрөнгө оруулдаг болоод ингээл аягүй гоё болж шít атаархмаар тий. Залуу хүмүүс бид нар тэр Узбекистан, Казахстаныг хараад бол атаархаж байна. Тэгэхээр та хэдийн хийж байгаа энэ бизнесийг би бол ингэж ойлгосон шүү. Эхний зүгээр хүн одоо анхан шатны мэдлэгээр тий. За ингээ хүмүүс санаатай гоё санаатай байх юм байна. Тэр санаагаа танай одоо хамтын санхүүжилтийн платформоор дамжуулаад өөрийнхөө төслийг танилцуулаад маркетингаа өөрөө хийгээд тэр дунд нь та нэгснээ санхүүжилт татах төвшөнд нь бол тусалж байна. Дундын платформ юм байна гэж би ойлгосон. Түүнийг л нэгсэндээ бүрдүүлчихээ гэж би ойлгосон. Нэгдүгээрт энэ ойлголт маань зөв үү гэдэг асуулт тийм. Хоёр дахь нь болохоор за би өөрөө тэгвэл санхүүжүүлийн буюу хөрөнгө оруулагч гэдэг өнцгөөс одоо асуух гэдэг шүү дээ. Хоёр дахь нь мэдээж өгөөж хөрөнгө оруулагч хүний хамгийн том харах онцгой бол өгөөж тийм санхүүгийн өгөөж. Тэгэхээр танай платформ дээр тавигдж байгаа тэр шинэ санаанууд зарим нь бүр ингээд хэрэгжсэн төслүүд ч байж болно. Тэгэхээр би харж байгаад
эргүүлээд нэг ядаж бонд худалдаж авах гэхээр одоо жилийн 20% хөвтэй байна шүү дээ. Тэгэхээр би ядаж тэр хэмжээний өгөөжийг хүртэх тийм зүйл рүү мөнгө хийчээд эргүүлж авах сонирхолтой байгаа даа. Тэгэхээр танай дээр гарч байгаа бизнесүүд ийм бонд авж байгаа зарчим шиг хөрөнгө оруулалтын өгөөжинд давхар яригддаггүй. Нэгвэл тэр нь илүү нэг компани хувьцаа авж байгаа юм шиг мөнгө оруулаад тодорхой хэдэн жилийн дараа буцааж мөнгө гаргаж аавна гэдэг тийм өкслөөр явд юм уу гэдэг хоёр асуулт байна. За ер нь бол ойлголт нь зөв байна. Монголд болохоор нэг юм танаа сан чин гэлээд өгөхгүй нэг хөрөнгө оруулалтын сан чин та нар ингээ хөрөнгө оруулалт хийх үү гэх нөө бидний хөрөнгө оруулалт хийдэг гэд ойлгоцсон. Тэгээ тэр бол ерөөсөө биш. Бид нар сангаас шал өөр үйл ажиллагаатай. Яг сая хэлсэнчлэн ер нь бол нэг ямар нэгэн санаа, за төсөөл, бизнес тэ юу ч гэж олон нэг бүтээгдэхүүний гой санаа ч юм уу. Тэр санаагаа манай платформ дээр байршуулад олон нийтээс ер нь санхүүжилт босгох боломжтой болж байна л гэсэн үг. Манай платформ бол ерөнхийдөө дундын юм зуучлагчаар ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээ ер нь бол яг хуу төслөө оруулаад орхих нь бас айгүй буруу зүйл агаад байдаг. Ингээ автоматар ингээл амар мөнгө босоод ирнэ гэдэг бол ер нь бол тийм боломж байхгүй. Төсөл санаачлагч маань өөрөө айгүй сайн хичээж, маркетинг хийж, нөгөө мэдээлэл хүргэлтээ хийж олон нийтээс ер нь бол дэмжлэг авч одоо санхүүжилтээ босгож байгаа л гэсэн үг. Яг хөрөнгө оруулагч гэд харахаар бас айгүй сонирхолтой. Ер нь бол яг юм шууд хөрөнгө оруулагч бол бас биш. Crowdfunding буюу хамтын санхүүжилтаар санхүүжилт өгж гинэ гэдэг чинь тэрний яг гол одоо суур ойлголт нь би чиний санаанд итгэж гин. Би чамд урьдчилаад мөнгө өгч чи миний урьдчилсан мөнгөөр бүтээгдэхүүнээ бүтээчих, үйлдвэрлэчих тий. Тэгээд үйлдвэрснийхаа дараа надаа тэр бүтээгдэхүүнээ өгчхөө. Баярлалаа гэсэн сэтгэлээ илэрхийлээд надад өгчхөө гэдэг ийм зарчим яваад байгаа. Яг олон улсдаа хамтын санхүүжилт маань урамшуулал, хандив, зээл, хувьцаа гэдэг ийм 4 төрлийн чиглэлээр ингээд crowdfunding хийх боломжтой байдаг. Манай фондиа болохоор хандив, урамшуулал, хувьцаа гэдэг ийм 3 үйлчилгээг бол үзүүлдэг. Тэгээ хандив нь бол ойлгомжтой штэ. Зүгээр ер нь мөнгө эргүүлж авахгүй, дэмжиж байгаа болохоор ингээд сайхан сэтгэлээр ч юм уу ингээд хандивлж байгаа. Урамшуулал болохоор сая миний яг ярьсан жишээ ер нь бол альва нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг, үйлчилгээ нэвтрүүлэх гэдэг гэх юм бол урьдчилж дэмжигч нараас мөнгөө нийлүүлж ингэж босгож авчаад тэр үйлчилгээгээ үзүүлээч ч юм уу үйлдвэрлэлээ хийчээд эргүүлээд баярлаа гэх тэр бүтээгдэхүүн үйлчилгээгээ ингээ санал болгож байгаа ийм хувилбар байгаад байгаа. Хувьцаа маань болохоор бас яг нэрнээсээ ойлгомжтой байгаах ямар нэгэн компани орж ирээд өөрийнхөө хувьцааг санал болгоно гэсэн үг маш олон хүнд. Тэгээ мөнгөө босгочоод эргүүлээд ер нь бол нэг компани үйл ажиллагаа явуулаад ашиг орлого олоод ирэхээр ашгаасаа ер нь бол одоо санхүүжүүлэгч нартаа өгөөж олгоод ингээд хүртээх юм зүйл байгаа. Хувьцааны хамтын санхүүжилт яг одоохондоо манад нөгөө төр үйл ажиллагаа зогсооцсон байгаа. Нөгөө санхүүгийн цэцэл хорооноос хувьцааны хамтын санхүүжилтийн журам батлагдсан. Тэгээд тэр журам маань ер нь бол нөгөө тусгай зөвшөөрлөх хэмжээний юм шаардлага тавьсан байгаа болохоор бид нэр одоохондоо нөгөө тусгай зөвшөөрлөө авах гээд ажиллаж байгаа гэсэн үг. Чи одоо бараг л IPO шиг болно гэсэн үг шүү дээ тий. Монголын хөрөнгөний бирж дээр анхдаг зах зээл гаргаад тэр чинь бас амар олон шалгууртай гэдэм билээ шүү дээ. Тэгээд тэрэн шиг өндөр шалгууртай учраас яалтчгүй тусгай зөвшөөр шаардах байх л та. Тий, ер нь бол үйл ажиллагаа нь бол яг IPO шиг. Гэтэ IPO шиг тэгж амар хэм шаардлага бол тавихгүйгээр ер нь бол 50-аас доош одоо хөрөнгө оруулагч нараас одоо хөрөнгө оруулалт босгох боломжтой болж байна л гэсэн үг. Тэгэхээр үнийн дүн мөн бас жоохон буурах юм байна тий. Ер нь одоо журмаар бол биднэрт 1 тэрбумын хязгаарлалт тавьсан байгаа. Тэгэхээр бас 1 тэрбум дотроо заавал IPO-ийн нөгөө шаардлага хангахгүй жижиг компаниуд ээж болно шүү дээ. Гэхдээ бас олон нийтэд бас хувьцаагаа өгөөд мөнгө яралтай хэрэгтэй байгаад өнөө маргаашгүй. Тийм компаниудад бас ийм хууль эрхцэн орчны боломж нэгдэж байгаа юм байна тий. Нэгдсэн. Үнэт цаасны хуулийг дагалдах юм журам болоод батлагдсан байгаа. Тэгээ саяны миний хэлсэн нөгөө хамтын санхүүжилтийн хууль одоо яригдж байгаа гэсэн шүү дээ. Тэр хуулийн дээр бас энэ 4 үйлчилгээ дөрүүлээ ер нь бол тусгагдаад одоо хууль ёсны зохицуулттай болж байна гэсэн үг. Наад ч юм бол сайхан мэдээ шүү. Тий. Хувьцаан дээр тэгвэл би ингээд өгөөж гэл шууд санаанд ороод тасан. Тэгвэл хандив урамшуул гэдэг зүйлүүд бас дагалдаж байгаа даа маш. Тэр өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийт хэдэн төсөл гэх юм уу санаа танаа дээр ер нь гарав? Тоогоор. Манай дээр нийтдээ 77 төсөл одоогоор нийтлэгдсэн байгаа. Тэгээд
яг амжилтын хувь одоо яг амжилттай санхүүжилттэй босгож чадсан төслүүд маань нэг юм 55% таа явж байгаа. Тэгээ олон улстай бол нэг юм 20% мөвтэй л явдаг бах. 20-30% таа амжилтын хувь нь явдаг. Тэгээ манад дээр бол харьцангуй өндөр ер нь бол явж байгаа. Тэгээд сая миний хэлсэн яг нэг амжилтгүй ялгаа нь ер нь бол төсөл санаачлагч маань өөрөө хэр юм идэвхтэй санаачлагтай ажиллаж байгаас нэлээд шалтгаалдаг. Тэгээ нийтдээ бид хэд чинь ер нь бол 400 сая төгрөг босгосон байгаад байгаа. Тэр 30 хэд амжилттай төслөөс тийм. Монголд ер нь хэрэгцээ шаардлага нь одоо хэр их байна? Маш их байна гэж би бодоод байгаа штэ. Гэхдээ яг ийм хамтын санхүүжилт хэрэгтэй байна гэдгийг одоо хүмүүс хараахан яг ингэж ойлгож амжаагүй байна гэж харж байгаа. Яг ойлгочих юм бол амар хэрэгтэй юм байна штэ гэдэг айгүйх. Тэгээд одоо манай дээр амжилттай санхүүжилттэй босгосон төслүүд маань үйл ажиллагаагаа зогсоохгүй ер нь бол ингээ өргөжлүүлээд явж байгаа кейсүүд бол айгүйх байгаа. 2 удаач төсөл оруулсан кейсүүд бас байгаа. Тэгээ зарим тохиолдолд яг нөгөө санхүүжилттэй босгоогүй ч гэсэн шинэ хэрэглэгч ингээд татцсан манайхаар тэр санхүүжилтэнд амжаагүй ч гэсэн шинэ хэрэглэгч нь шууд одоо бизнес дээр нэрээ тодалт авалт хийсэн ч юм уу мэдээлэлтэй болсон аюу сайн маркетинг болцсон юм кейсүүд бас байдаг. Тэгэхээр нөгөө хамтын санхүүжилт нь яг мэдээж санхүүжилт босгох нэг том хэсэг нь ч гэсэн нөгөө талдаа аюу сайн маркетинг болж өгдөг. Тэгээ ер нь бүтээгдэхүүнээ одоо бол нөгөө шууд ингээл өөрөө хэрэгтэй гэж бодохоор л үйлдвэрлэх биш. Зах зээл өөрөө таны бүтээгдэхүүнийг яг ингээд эрэлт хэрэгцээтэй байна гэж үзээд байгаа юм уу? Яг тэр нь хэрэгтэйс юм уу? Demand нь байна уу гэдгийг туршиж үзэх. Айгуу тийм бодит арга болчиход байгаа байхгүй юу? Тэгээ магадгүй хэрэглэгч нараасаа бүтээгдэхүүнээ сайжруулах юм саналууд бас авах боломжтой. Тэгэхээр нөгөө платформ дээр төсөл нийтлэлээ хэрэглэгч нар холбогдоод энэ юм байна, энийг ингэж болох уу, ингүүл гоё юм шүү гэдэг саналууд бас айгүйх орж ирдэг. Тэгээ манай дээр нэг юм ингээд гараараа уралдаг юм төсөл орж ирсэн баггүй нэг ихч. Тэгэд манай анхны төслүүдийн нэг өөрөө бүр ингээ олоод ороод ирсэн. Тэгээд харамсалтайгаар мөнгөө босгож чадаагүй. Тэгээд ерөнхийдөө бид нэр ингээд одоо үйл ажиллагаа өргөжлүүл аваа явцсан. Тэгээд нэг жилийн дараахаа бид нар лөө холбогдоод их чинь ингээ бүр групп ингээ Facebook групптэй болсон 40 мянган дагагчтай. Тэгээ би өөрөө ингээд лаага хийх биш. Би лаа заах хэрэгтэй байсан юм. Лаа хийхийг заах хэрэгтэй байсан юм. Хичээл орох хэрэгтэй байсан юм байна. Тэгээ их чинь одоо энийгээ ингээ бизнес болгоцсон штэ. Тэгээ та хэдтэй маш их баярлалаа. Би айгүйх юм ингээд сурч ойлгож авсан ингээд холбогдчихсэн бас юм кейс байдаг. Яг одоо ингээ бүтээгдэхүүн л хамгийн түрүүнд бүтээгдэхүүн л толгойд орж ирээд байна л та тий. Тэгээд яг ийм хамтын санхүүжилтийн платформ дээр амжилттай байх хамгийн түгээмэл кейс нь би одоо таны яриаг сонсчоод юу байх боломжтой вэ гэхээр нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг шиг нөгөө нийгмийн тодорхой нэг эмзэг юм уу хамгийн чухал асуудлуудыг шийдэж байгаа альва нэгэн санаачлах төслүүд бас амжилттай болох боломжтой юм байна те. Тэгжээж хүмүүс төр чинь нөгөө сэтгэлэн зориулаад зарим нь хандвар буюу буцааж мөнгө авахгүйгээр зарим халааснасаа мөнгө гаргаж өгч урамшууллан гэсэндээ ер нь бол эргүүлээ бүтээгдэхүүн аавна гэдэг чинь тодорхой хэмжээнд бараг л хандивлуугаа айдал бас өгч ийн гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүсийн тийм сэтгэлийг татах хэмжээний төслүүд байвал бас хүмүүс нэлээд хөрөнгө оруулах магадaltaй юм. Бусдаар ашигын төлөө юм уу илүү тийм ашиг орлого олох төрлийн бизнесүүд амжилттай болох магадлал нь хэрвээ. Би илүү ашиг гिचгээр би бол ингээд одоо тийш ингээ мөнгө хандивламааргүй юм шиг санагдаж байгаа байхгүй. Тийм краудфандингийн гол концепт чинь л яг нөгөө туслах, дэмжих одоо би энийг баян хэлдэг л дээ одоо нөгөө зээл авах хэцүү шттэ ер нь бол барьцаа шаарддаг баахан бичиг баримт тэгэл нөгөө орлогоо нотлох хэрэгтэй гэл орлого олоогүй компани тэгвэл өнөөдөр зээл яаж авах юм те. Тэгээ иймэрхүү нөгөө юм одоо уламжлалт ийм санхүүжилт одоо хөрөнгө оруулалтын ийм аргууд нь өөрөө жоохон хоцрогдож эхэлж байна. Мэдээж байхын зүйтэй. Гэхдээ одоо ийм хамтын санхүүжилт шиг ийм шинэ инновацлог ийм санхүүгийн хэрэгслүүдээр магадгүй өөрийнхөө эхлэлийн хөрөнгийг ингээд босгоод авах боломж байгаа байхгүй юу. Тэгээ энэ магадгүй ингээд одоо олон улстай бол ингээд Kickstarter, Indiegogo гэдэг дээр бол ингээд амар гоё инновацлог төслүүд орж ирдэг. Ингээд маш гоё бүтээгдэхүүнүүд орж ирдэг. Тэгээ энэ өөр инновацыг амар гоё дэмжиж байгаа байхгүй юу. Ингээд инновацлог гоё бүтээгдэхүүнийг хийх тэр орон зайгийн тэгээ боломжийн санхүүжилтээр ингээд хангаж өгöd байгаа нь амар гоё юм хөгжил твшлийн гол юм хөшүүрэг болоод байна гэж хараад байгаа. Тэгэхээр тэрийг ингээд
дэмжиж байгаа хүн өнөөдөр л хөрөнгө оруулагч болох юм байна гэж хараад байгаа. Тэрнээс шиг таны хэлдэг нөгөө за би нэг 50,000 төгрөг өчөөд энийгээ би хизээ сая төгрөг болох вэ гэж суух одоо хүлээх нь бол буруу байгаад байгаа. Тэгэхээр энэ бизнесийг би дэмжснээрээ эргээд нийгэмдээ би инновацийг бий болгож гин. За магадгүй энэ бизнесийн ард байгаа хэдэн ч гэр бүл байгаа энэ хүмүүсийг би дэмжиж гин. Тэ ийм уртыг харж ер нь бол ингээд санхүүжилт өгөөд байна гэж хараад байгаа. А зарим тохиолдолд үнэхээр гоё урамшууллын төсөл дээр үнэхээр гоё юм офер байж болох байхгүй юу ингээд одоо энэ бүтээгдэхүүнээ би 50% хямдруулаад өгөө ч юм уу те. А тэр үед бол шууд яг ийм одоо ашиг харч гэх юм уу те тэр хямдралыг харч тэр бүтээгдэхүүнийг авч байгаа тохиолдол ч гэсэн байна. Гэтэ гол үндэс суурь нь бол ер нь бол дэмжиж, туслая, бие биендээ хідүүлээ туслая л та, дэмжиж л та, боломжийг нь олгоё л та. Өнөөдөр ингээ уламжлалт аргаар мөн санхүүжилттэй босож чадахгүй гой гой санаанууд үхээд байгаа бол те ингээ байхгүй болоод байгаа бол устдаад байгаа бол бие биендээ дэмжээ тэр санаануудыг ингээд бодит олгоё л та, боломжийг олгоё л та л гэдэг тэр санаа. Одоо би яг ингээд ярианыхаа төгсгөл таны яг гал хүсэл эрмэлзлийг чинь яг ойлгож эхэлж байна. Тэгэхээр өөрийн чинь хувьд цэндээ энэ бизнесийг эхлүүлэхдээ нэг овоож уцаатлаа би байж ятахыг гэдэг цаад далд санаа бол байхгүй юм ба шүү дээ. Ер нь тэгээд ч бизнес концепт чинь таныг бас амар баяжуулахар бизнес концепт зүгээр биш юм шиг надад санагдаж байна. Ялчгүй л 10 хүнийхээ цалин хангалттай хэмжээнд тавиад гол нь тэндээс өгж байгаа үр дүн нь яг л инновацлог юм уу Монголд ингээд хөрөнгө оруулалт чадахгүй байгаа өвчээд байгаа санаануудыг амьдруулах тэр хэрэгцээ шаардлага руу яваа. Тэндээсээ бас өөрөө кафег аваад ах шиг байна. Мөнгнөөсөө илүү тэр 77 төсөл алдаж оноо зарим нь амжилттай болоод эргээд жилийн дараа мессеж ütсэн гэж шүү дээ. Оо баярлсан шүү даа. Үүгээрээ амьдраад яваад байх тий. Тийм. Би хаах нөгөө эхэлж яах надаас асуусан. Тэгээ нөгөө улс төрөөр сурсан байна гэд. Одоо ингээ эргээ бодохоор би яагаад улс төрөөр сурсан бэ гэхээр би зүгээр ингээд тусалмаар байсан. Хүнд хэрэгтэй баймаар байсан. Одоо хэрэгтэй зүйлийг хийж бүтээдэг баймаар байсан ч юм уу. Эсвэл нийгэмд би өөрийнхөө ийм ямар нэгэн зүйлийг бүтээгээд үлдээмээр байсан. Би одоо энэ дэлхий дээр ирээд хэд наслахын те энэ хугацаанд би энэ хүн төрөлхтөн ч юм уу, улстай ч юм уу эх орондоо ямар нэгэн хэрэгтэй зүйл хийж чадсан уу гэдэг нь надад айгүй тийм чухал байсан юм шиг байгаа. Тэгээ тэрийг би хийх боломж нь магадгүй би улс төр гэж тухайн үедээ харсан байж магадгүй. Тийм зорилготойгоор ер нь бол би улс төрөөр сурыг магадгүй улс төрч болъё ч юм уу тийм зорилготой байсан. Тэгээ одоо хараад ахаар одоо хийж байгаа би бизнесээ ч юм уу хараад ахаар би зүгээр л хүнд тусалмаар байсан юм байна. Хүнд хэрэгтэй зүйлийг би хийж бүтээсэн юм бүтээгээд магадгүй энэ дэлхийгээс явмаар байсан юм байна ч юм уу би одоо магадгүй 70 80 наслаад ингээд сууж байхдаа эргээд би залуу насаа бодохдоо ч юм эргээд би амьдралаа ингээд бодохдоо за ямар ч байсан би хүнд хэрэгтэй зүйл хийсэн юм байна гэдэгт амар юм сэтгэл ханамжтай ингээд суух нь надад чухал юм шиг санагдсан. Тэгээ яг таны хэлдэг яг хөө тэгэж амар овоож цоцотлоо ингээл баяжин гэл ингээл тэр бол миний номер 1 зорилго байгаагүй. Гэхдээ мэдээж бизнес юм чинь тэр бол чухал. Орлого олох хэрэгтэй, ашигтай ажиллах хэрэгтэй. Ашигтай ажиллаж чадахгүй байгаа бол тэгвэл энэ бол бизнес биш те. Энэ бол магадгүй юм буйны байгууллага ч юм уу болох гэдэг нь гэсэн. Тэгэхээр бизнес болох талаасаа мэдээж тэр бизнес сэтгэлгээ бол ялчгүй байх хэрэгтэй. Тэгтээ нөгөө талдаа би миний хийж байгаа бизнес энэ үйл ажиллагаа нийгэмд ийм эерэг өөрчлөлтийг бий болгож авах хэрэгтэй гэдэг ийм л зорилготой байгаад байгаа. Тэгээд би бол ганцаараа биш ах. Ер нь бол залуучууд сүүлийн үед ер нь бол яг иймэрхүү бизнесийг дэмждэг ч болсон байх, өөртөө хийхийг ч хүсдэг болсон байх. Цэвэр ийм ашиг орлого гэж харахгүйгээр ер нь бол миний хийж байгаа юм эргээд нийгэмд яг ямар нөлөө үзүүлээд байгаа вэ гэдгийг амар ингэж чухалчилж хардаг болсон юм болов уу гэж харж байгаа. Инновацлог гэдэг үг чинь яалчгүй хүмүүсийн сэтгэлийг догдлуулах юм байна. Нэрэл тийм байна. Одоо 10 жилийн хүүхэд хүртэл танай дээр нэг гой нийгмийн нэг жижигхэн асуудлыг хүмүүсийн анзаараад байдаггүй асуудлыг шийдчихэд тэрийгэ төсөл болгоод санхүүжилт татъягээ тавих юм бол бийцсэндээ одоо сарын цалингаас 5 төгрөг 10 төгрөг татханахгүйгээр би бол ингээд өөхөл юм байна. Тэгэхээр танай платформ бас олон хүн мэддэг болоосаа л гэж бодож байна. Тэ? Яагаад тэгэхээр мөнгөтэй хүмүүс ч бас нэлээ Монголд зөндөө идэм лээ шүү дээ. Мөнгөтэй одоо хүмүүс ингээд ах нар хич нар ингээд бизнес айл үжэ тогтцсон. Тэгээ тэр хүмүүс ч бас нийгэмдээ ингээд нэг юм үнцэн өгөх бас гал хүсэл байдаг юм байна. Тэнгүүтээ угаасаа санхүүгийн эрхчлэн төрчихсөн учраас бас ингээд сардаа нэг тэдэн сая төгрөгийг
нэг юм яг нийгмийн гол асуудлыг шийдэж байгаа ч гэдэм үү те тийм юмд бас хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг юм байлээ. Тэр нь одоо бас нэг дараагийн төвшөнд гараад илүү юм инновацлог шин төслүүд гэдэм үү юм дараагийн төвшний юм руу хүмүүс бас мөнгө ханд болгож өгдөг боллоо шүү дээ. Одоо бас 5 жилийн өмнө ч хүмүүс нэг шинэ жилээр баян шонд очиж ч юм уу те бэлэг тараадаг тийм зүйлүүдэд ханд өгдөг байлаа шүү дээ. Тэрийг буруутгах байгаа юм биш. Гэхдээ одоо тэнд очиод баян шонд очиод хоёр хүүхдэд бэлэг өгөөд тэр хоёр хүүхдийг тухайн өдөр амар гоё баярлуулах бол нэг нөлөөлөлтэй гоё нөлөөлөл. Харин эсэргээрээ бас нэг жижигхэн гоё санаа үйлдвэрлэж байгаа жоохон хүүхдэд юм уу 10 жил оюутан хүүхдэд тэр мөнгөө өгөхөд тэр бүтээгдэхүүн зах зээл дээр үнэхээр бодит хэрэгцээ болоод нийгмийн асуудлыг шийдээд явбал тэр импакт нь буюу нөлөөлөл нь хэр хэмжээнд вэ гэдэг ингээд бодоод үзэхээр бас амар том ялгаа гарах бах те. Тэгэхээр та хэдийн шийдэж байгаа бизнес бол энэ төвшнээс баян шууд очиж бэлэг тараадаг байсан төвшнээс дараагийн өөр төвшин рүү бас ингээд энэ олон улсын зүг рүү нь явуулж байна л гэж би зүгээр харж байна. Тэгэхээр баяр хүргэе. Тэгээд та энэ платформыг олон хүн мэддэг болоосай. Мэддэг болчихвол хүмүүс амар их хөрөнгө оруулах баха. Энэ хүмүүс бол би одоо бас л анх удаа л мэдчихээн. Тэгээ нэрийн сонсоол гэсэн Instagram дээр ингээл гүйлгээд харахаар нэг юм би тэг буруу ойлголттой байсан бооз. Би болохоор ингээд нэг өгөөж авдаг гэж бодсон биз дээ. Мөнгөө оруулаад тэгээд жилийн дараа бонд шиг нэг 10% өгөөж авах юм байна гэсэн. Тэгээс өндлөө нөгөө ашиг талаас бодсон байсан юм байна. Тэгэхээр та нарын бизнес чинь бас ашиг бол хоёрдугаарт эхлээд бол арай өөр зүг рүү чиглэсэн байх нь шүү дээ. Тийм ер нь яг одоо хандивч тэр Монголд ингээл фэйсбүүкээр явдаг, хов хүний дансаар явдаг ч юм уу тий. Тэгээ тэр дундуур нөгөө луурын ч юм уу заллингийн гэмт хэрэг одоо бүр маш их болцсон. Тэгээ ер нь л зүгээр яг платформоор бид нар энэ үйл ажиллагаагаа явуулж байгаа зүгээр эргээд нөгөө ил тод байдал, баталгаатай байдал тэгээл нөгөө санхүү төсөл хороонд бид нар хяналттай байгаа нь илүү юм найдвартай гэх юм уу. Тэгээ илүү юм ил тод мэдээлэлтэй. Тэгэхээр нөгөө өөрөх нь хэлж байгаа хандивах боломжтой санхүүгийн эрх чөлөөнд одоо хүрсэн хүмүүс заавал өөрөө өнөөдөр би нэг төсөл хайж олно гэх шаардлагагүй манай платформд итгээд ерөнхийдөө шууд төсөлтэй танилцаад мэдээлэл нь уншаа бичлэгийг үзээд хин хэдэн төгрөг хийцэн байна гэдгийг ил тод хараад нийтдээ хэдэн төгрөг босгох гээд байгаа хэдийг нь босгоцсон гэх мэтлэн бүх мэдээллийг ингээл барыг нэг 10 минутын дотор те ингээ ороо харчиж болж байгаа болохоор дэлхийн альч өнцгөөс шүү дээ те. Тэгэхээр ер нь бол маш их цаг хэмнэж байгаа, маш юм баталгаатай нөхцөлийг бий болгож байгаа болохоор айгүй тохиромжтой гэж харж байгаа. Тэгээд өөрөөр нь хэлж байгаа маш олон хүн олж мэдээсэй гэж хүсэж байгаа. Яалчгүй бид нар нөгөө стартап болохоор ингээл маш их хөрөнгө зарцуулаад маркетинг хийгээд байх боломж бол хомс идэг. Гэтэ яг одоо энэ 5-6 сард бол бид нар ийм мини кампайн хийж байгаа. Ер нь бол одоо яг энэ үйл ажиллагаагаа танилцуулъя, фандиа гэдгээ ингээд таниулъя, тий ач холбогдлоо ер нь хүмүүст ойлгуулъя. Тэгэхгүй бол яг нөгөө нэг танах сан юм уу гэл яг ингэ орж ирдэг аахгүй юу. Тэгэхээр энэ кампайнаар бол танигдах байхаа гэж хүсэж байна, бодож байна. Тэгээд босод хүмүүсийг бас энэ мэдээлэл ингээ цаашдаа түгээгээд тэг хэрэгтэй хүнд ингээ фандиагээ танилцуулаад бас ингээд шеэр хийгээд биднээс бас туслаасай л гэж хүсэж байна. Тэгээ энэ бүх зүйлээ яг би нөгөө манай ингээд веб руу ороод манай хамт олонны зургийг харах юм бол миний зурган дээр нэм ирвэхээ байдаг байхгүй. Тэгээ тэр ирвэхээ яг сая таны хэлдэг нөгөө энэ жижиг үйлдэл цаашаа ер нь ингээд амар том ямар нөлөө үзүүлэхийг бол бид нэр хизээж төсөөлөхгүй. Нөгөө butterfly effect гэдээ байдаг шүү дээ. Тийм ирвэхийн нөлөөл нөгөө киног нь үзчихсэн бол жижигхэн л юм өөрчлөнгүүт ирээдүйд ингээд амар том өөрчлөлтийг бий болгоод байдаг. Тэр юм концептоор ер нь бол би бодох дуртай. Өнөөдөр бид нэг хүүхдийн төсөл төр ч юм уу хин нэгний төсөл нэг 5-10 төгрөг те нэг кофе нийл мөнгөштэй ер нь бол хийхэд тэр хүүхдэд ирээдүйд ямар нөлөө бид нар үзүүлэхийг бол үнэхээр таашгүй. Тэгээд магадгүй Монголд дараачийн Elon Musk шиг ч юм уу эсвэл Bill Gates шиг ч юм уу Steve Jobs тийм хүн төрхийг бол бид нар хизээч үүсгэж болохгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр боломж нь бол заавал байх ёстой гэж итгэж хийж байгаа болохоор ер нь бол сэтгэлд аягүй уйг байдаг. Нөлөөллийн үед бийцсэн яг өөр шиг чинь бас хандлага өөрчилж байгаа. Та бол магадгүй бүр өөрчилсөн байж магадгүй. Би бол сүүлийн үед нийгмийн болж чадахгүй байгаа бүтэхгүй байгаа асуудлуудаас амар стрессдэг төрлийн юм багхгүй тий. Тэгэл ус төрийг аягүй их шүүмжилдэг ч юм. Тэгээд
ингэж шүүмжлэхийн цаад бодол нь болохоор ингээд маш олон нэг удаагийн үйлдэлээр маш олон хүнийг л өөрчилж гээд л байдаг хүсэл байгаа учраас тэгээд идэг юм байлээ л тэ. Маасл болохгүй байна тэ. Гэтэл тэгж бодохынхаа оронд ингээд бодчихвол стресс тань бага байгаадсэн сүлд нэрэл зүгээр ингээд нэг хүнийгцсэн зүгээр подкаст дээр юм уу өөрийн дэргэд байгаа ойрхон хүнээ ч юм уу зүгээр өөрчилчих тэ. Тэр нэгтээ хүүхдээ бол бүр сайн тэ. Яагаад тэгэхээр хүүхд чинь нөгөө яг өсөж хөгжиж байхдаа хандлаган суудаг учраас тэ. Том хүнийг өөрчилнө гэдэг чинь жоох хэцүү хугацаа ордог. Тэгэхээр нэг хүний амьдралыг эрт үед нь ингээд өөрчилж чадвал тэр хүүхэд маань дахиад гэр бүлтэй болно, хүүхэдтэй болно. Тэгээд нэг гэр бүл дотор нэг сайн хүн байхаар чинь тэгээд ах トゥ нараа аваа явчихдаг шүү дээ тэ. Наануу цаануу гэнэ. Ингээд 20 30 хүний амьдралыг өөрчлөх хэмжээний өөрчлөлт болчихж байгаа байхгүй ирээдүйд. Тийм учраас нэг амар нэг удаагийн ингээд өөрчлөлтөөр амар олон юм өөрчлөнө гэж zegч өөрийгөө зовоохын оронд алхам тутамдаа жижигэр тэр жижигхэн чамааг өөрчлөлтөө гэдэг амар сэтгэлд уйг юм л. Тэгээ би тэгээд бас хандлагаа өөрчилж байгаа. За тэгээд ярианыхаа төгсгөлийг би бас танай платформ дээр нэг гоё төсөл бичиж өгнө. Тэгээ сая л зүгээс гоё санаа орлоо. Тэгээрээ. Заавал нэг бүтээгдэхүүн гэхээс илүү бас ийм юм байвал гоё юм байна. Тэгээ манаас Хэдэн ч Монголын хамгийн анхны подкаст ч гэдэг манайх чинь 9 жилээ явуулж байна. Энэ жил 196 дахь дугаарын зочноор та орж байгаа. 197 байна уу? Тэгэхээр одоо эн чинь бас нэг гоё community бий болчихж байгаа шүү дээ. Надтай адилхан одоо 9 жилийн өмнө гэдэг чинь би хэдтэйсэн 22-тай. 22-т маргааш одоо би 31 хүрч байгаа. Тэгээ 22-т байсан гэдэг ингээд бодохоор адилхан надтай ижил тухайд одоо 10-ээс 10 жилийн хүүхэд бол өнөөдөр их сургуулаад өгсөөд ажил дээр гараад 4 5 жил болоо бүр хүүхэд мөхтэй болоо ингээд явж байгаа хүмүүс байгаа байхгүй. Анх одоо сонссон хүмүүс. Тэгэхээр ийм том community бий болцсон байгаа юм чинь танай дээр бас ийм төслөг үл гоё юм байна. Одоо бид Хэдэн community гэдэг нэг 14 хоногт нэг ч юм уу хаяад уулзалт хийдэг байхгүй. Хаяа Япон, Солонгос нэ. Монголдо бас ийм уулзалтуудыг хиймээр байгаа. Ийм community-ийн гоё уулзалтыг. Тэгэхээр жилийн уулзалт гингүүтээ ямар сэдвээр хаана юу хийх юм даа гэж зүгээр ингээд уулзалтын төсөл те. Тэнгүүтээ тэрэнд нь одоо нэг уулзалт хийхин тулд кофе шоп түрээслэх болно те. Газрын зардал өөр ямар дагалдах зарлууд байна. Постэр хүнээр хийлэгчд юм даа. Тэгвэл тэр зарлуудаа бүгдийн шалтгааны сайхан бичээд тэгээд энэ ингээд 10 сая болно. Жилийн уулзалт. Тэгэнгүүт community маань орж ирээд 10 сая маань фонд хийгээ босгочвол жилдээ нэг за 20 уулзалт хийлээ гэж бодох юм бол бүх уулзалт нь үнэгүй байх нь шүү дээ. Тэгэхээр айл үжи төрүүлээд хүмүүс мөнгө оруулсан. Тэгэхээр тэр нь чи манайхыг сонсдог хүмүүс ирээд кофегоо уугаад үнэгүй уулзалтандаа ирээрээ гэдэг явчихаар бас амар гоё юм шиг санагдлаа. Тий, яг үнэн болно шүү дээ. Ер нь ямар ч төсөл болно. Тийм байна. Ер нь жоохон задгаа сэтгэмээр юм. Тий, айгүй creative байж болно. Creative байх тусмаа бид нэр айгүй баярлалтай шүү дээ. Ер нь nice ингээ ийм гоё санаанууд санхүүжилттэй босгоод ингээ бодит болоо явж игэл амар гоё. Тэгэхээр яг саяны хэлдэг нэг community амар чухал. Community-тэйгээ айгүй идэвхтэй гоё холбоотой харилцдаг. Тийм төслүүд ер нь бол айгүй амжилттай явдаг. Тэгэхээр ер нь бол бид нар яг ийм community-гээ бий болгоцсон юм төслүүд орж ирэх айгүй дуртай хүлээж авдаг. Тэгээд гол нь төсөл санаачлагч маань яг тэр community-daa яг хүрч ажиллаж чадчихжээ нүү л гэдэг нь л хамгийн гол point байгаад байдаг. Яг маркетингаа хийгээд мэдээлэл хүргэж чадчихжээ нүү, үн цэнийг ойлгуулж чадчихжээ нүү гэдэг чинь айгүй чухал байгаад байгаа. Тэгээд ер нь бол тэгэл юу ч гэж олондоо контент бүтээгч өнөөдөр би ингээ шинэ камер авмаар байна гэж ороод ирсэн ч болно шүү дээ. Дэмждэг хүмүүс байгаа юм чинь тэр хүмүүсийнхаа дэмжлэгийг яг гой боддоор ямар нэгэн зүйл болгоол агаал зүйл шүү дээ. Нэг зоригтой болгоод байгаа зүйл байгаа болохоор гоё юм crazy санаатай байсан ч гоё ороод ирээсэй л гэж хүсдэг шүү дээ. Нэг контент бүтээгч нар орвол бүр гоё юм байна. Тий. Улс төрийн талаар хинээс ч одоо хараат юм 6 ширхэг би контент хийнэ гэд төслөө бичээд тэгээд камер хэрэгтэй, гэрэл хэрэгтэй гэж ороход хүмүүс дэмжих баха. Тий. Ер нь айгүй боломжтой. Гол зүйл нь maybe одоо яг саяны ярьдгаар нөгөө олон хүмүүс мэдээсэй. Тий, сонирхоосай. Тэгээ би тэгэхэд бас одоо нөгөө манайх вебсайт үйлчилгээтэй одоо аппликейшн ингээд хөгжүүлж байгаа. Тэгэхгүй бол вебсайт руу хүмүүс бас одоо ороод тах нь бас жоохон төвөгтэй байгаад тах шиг байлээ. Тэгээ аппликейшнтэй болчвол илүү юм төхөн болох бах. Ер нь шинэ төслүүдийг байнгын орж харж авах, notification явуулахад илүү юм боломжтой болж байгаа. Яалч үнээр одоо ингээ гоё платформ байна. Одоо контент хийдэг бид нар чинь ингээд хүн амтнаас мөнгө гоох чи аягүй хэцүү те. Контентийнхоо төгсгөлд ингээд дансмасаа хичээл. За намайг дэмжиж байгаа бол нэг стример хийдэг хүмүүс шиг, стрим хийдэг хүмүүс шиг ийшээ мөнгө хийгэр их санаа зовоод идэх байхгүй те.
Тийм учраас албан ёсны ийм хууль эрх зүйн орчны хүрээнд ямар нэгэн лөөвөр мөөвөр бүх юм хянагчсан газраар дамжаа явахаар амар тийм биднэрт бас уяг штэ Тийм контент штэ. гэдэг хүмүүс. Тэгээ эн чинь ингээд бас нэг юм гуйгаад байгаа мэдрэмж. Одоо яг ингээд нөгөө монголчуудын сая нөгөө яга гой санаа өгдөг вэ гэдэг чинь юм Хүнээс гуйж чаддаг гуйгаад байхгүй байгаа юу? гээ буруу ойлгоод байгаа байхгүй юу? Тийм. Нэг гуйгаад байгаадаа биш эн чинь ингээл зүгээр цэвэр ингээ би юм хийх чинь та миний хийж байгаа юмд итгэж гин үү? Тэгвэл та надаа бодит ингээд дэмжлэг болооч л гэдэг л зүйл байгаад байгаа. Тэгээ тэрийг жоохон ингээд буруу хараа тэрнээсээ ичиж санаа зовоод ийм зүйл нь ингээд яг юм манай шинэ бизнес эрхлэгч нарт жоохон юм чаленж болоод байна гэж хараад байгаа. Тэгэхээр тийм юм нь юусоо санаа зовох хэрэггүй платформ дээр орж ийна гэдэг чинь бүх юм чинь шалгагдаад яг аль биесээр орж ийн гэсэн үг зорилго чинь тодорхой байна тий. Тэр мөнгөөрөө ямар л уурдах гээд байгаа штэ. Ингээл ил тод босгоод ингээд гоё юм хийх гээд байгаа болохоор тэрэнд итгэж байгаа хүмүүс ч л мөнгө өгч байгаа гэсэн үг. Нэг гуугаад байгаа юм юусоо биш. Тэг Монгол нэг жоохон тийм буруу ойлголт яваад идэм билээ. Жоохон биш нилээдэг баха. Тийм Монгол хүний одоо соёл юм тий. Хүнээс нь гуйж чаддаг. Лөөрдхийн үед бол угаасаа лөөрдөд чол явахгүй бах туу. Ил тод байгаа юм чи тэр чи хамаг нэр үндэ баллах юм байна шүү дээ. Тэгээд ч юм хэдэн дэрбэн босгож байгаа шүү дээ тий. За окей. За цаг гаргаж өнөөдөр манай студид хүрэлцэн ирээд өөрийн одоо амьдралаас эхлээл яриад тэгэл бизнесээр хоёлаа яриагаад дуусглаа. Тэгээ бид бүхний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье. Тэгээ хийж байгаа зүйл нь улам өшөө дэлгэрээд олон одоо инновацлог санаануудыг санхүүжүүлээд олон хүмүүсийн амьдралыг өөрчлөхөд нь хувь нэмэр оруулсан энэ ажлыг улам их үргэлжлүүлээрэй гэж ерөөё. За маш их баярлалаа. Тэгээ Skeleton podcast-ны хамт олон та бүхэнд маш их баярлалаа. Маш сонирхолтой гоё яриа өрнүүллээ. Тэгээд та бүхний цаашдын ажилд томоос том амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.